Бүгд өдрийн мэндийг хүргэе. Шулуун арс мэдчилж байна. За өнөөдөр та хэдтэйгээ ээлжис тариа мэргээр олзж байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийн маань уншлагаараа хэдүүлээ 2025 оны 11-р сарынхаа ерөнхий төлөв байдлыг харах байж байгаа. За энэхүү уншлагаараа хэдүүлээ мэдээж хэрэг. За ерөнхий төлөв байдлын нэрэг ерөнхийдөө ямар хөө гэдгийг харна. За мөн дээрээс нь ажил карьер нь хэр байгааг харна те. Ажил карьер сурталчилгаа сурлах хөтөлмөр. За тийм мөн дээрээс нь хүн хоорондын харилцаа буюу романтик амьдралыг нь бас харж өгөх нь байна. Тэгэхээр 2025 оны 11-р сард юу хүлээж болох нь вэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За ингээд нийтдээ 3 группээс сонгох байгаа. За эхнийх нь групп болохоор зэрэг энэ ийм зурагтай хүзрэн таад зургаа сайн хараад аваарай. За хоёрдугаар группийн зураг болохоор ийм зураг байна. За тэгээд гуравдугаар группийн зураг болохоор ийм зураг байна. За ингээд эдгээр 3 хөцөрлөө харж агаад аль одоо зурагт нь те илүү их таалагдаад байна. Аль нь ялтчгүй нүдэнд татагдаад байна. Тэрийгээ сонгоход болно гэсэн үг юм шүү. За ингээд хэдүүлээ олон нушилгүйгээр шууд групп сонголтынхаа хэсэг рүү орцгоё. Та хэддээ чимээгүй бясалгаад сонголтоо хийх цагийг олгоё. За нэгдүгээр группийн маань уншлагатай тавтаамаар л за та бүхний маань сонгосон хөзөр болохоор зэрэг энэ хөзөр байгаа. За лусын дагн харагдаж байна. За тэгээд гол одоо хөзрийн маань утга болохоор зэрэг далай тэнгис гэсэн утгатай байж байгаа. За түлхүүр үгс нь болохоор зэрэг гүн гүнзгий байдал, харанхуй байдал, юмс мэдэгдэхгүй байх гэд ийм утгуудтай байна. Ийм түлхүүр үгстэй байгаа харагдаж байна. За энэчнээс бол надад юу харагдаж байна гэхээр 2025 оны 11-р сард 1-р группийн маань бол нэлээд одоо гүний янз бүрийн зүйлсүүдийг бас мэдрэх болно. Танд одоо өмнө нь ерөөсөө мэдэгддэггүй байсан зүйлс 11-р сард бас илчлэгдэж гарч ирэх магадлал маш өндөр байгаа харагдаж байна. Энэ дээрээс надад хэд хэдэн жишээ орж ирж байна л да. Одоо жишээлх юм бол те та сүүлийн үед бол ингээд маш их ангаалт хийсэн, сэтгэлийн ангаалт те магадгүй сэтгэл зүйчд явсан ч юм уу, коучд явсан ч юм уу, эсвэл айгүйх тасгал хийжсэн, эсвэл ямар нэгэн төсөл дээр маш удаан ажиллаж байсан. Тэгээ ерөөсөө үр дүн нь харагдахгүй байсан бол одоо 11-р сараас ахуулаад үр дүн нь яг одоо бийжиж эхлэн гэх юм уу те яг манифест хийгдээд манай одоо 3D ертөнцийн буюу бодит ертөнцийн бол бууж эхлэхээр байгаа гэсэн ийм гол нэрийг бол энэчнээс харагдаж байна. За тэгээд энэ одоо гол юмнуудаа харсныхаа дараа хэдүүлээ энергийн шалгалт хэсгийг харцгаая. За энергийн шалгалтын дээр болохоор зэрэг 2 хөзөр татсан байгаа. За тэрийг харцгаая. Эхнийх нь болохоор Ace of Pentacles. За дөнгөж саний ярьсан юмтай маш сайхан харж байна. За тэгээд Devil буюу 4 хөзөр гарч ирсэн байна. За 1-р группийн дунд ялтчгүй сүүлийн үед ямар нэгэн зүйл дээр маш их ажиллаж байгаа хүмүүс байгаа бол яг зөв группээ сонгосон байна гэсэн үг ээ. За энэ нь одоо хичээлдээ шамдах байж болно. Альсвал ямар нэгэн төсөл одоо ажил карьертэй холбогдолтой зүйл дээр яг ажиллаж исэн байж болно. Эсвэл яг эрүүл мэндийн тал дээр те бахан ийм алхмууд авцсан. Тэгэд яг одоогоор бол ингээд нэг юм үр дүн те ерөөсө харагдахгүй байгаа тийм хүмүүс байгаа бол яг зөв группээ сонгосон байна гэж харагдаж байна. За таад маань сүүлийн үед Халлоуинд ер нь аягүй их ач холбогдол өгдөг хүмүүс бол яг зөв группээ сонгосон байна. Халлоуины баярт маш дуртай. Халлоуины одоо төг мөхийг судалж исэн саун гэ баяр байдаг гэдэг мэдж байгаа хүмүүс бол яг зөв группээ сонгосон байна гэж үзэж байна. За мөн дээрээс нь болохоор зэрэг сүүлийн үед нэг юм ямар нэгэн хорт сурчлаа орхих юмсан гэж бодож байгаа хүмүүс бол бас группээ сонгосон байна гэсэн үг. Үүнд юу орох вэ гэхээр зэрэг за тамхинаас гарыг, дэлгэцнийхээ хэрэглээг багасгая, их идгээ болын тэгээд тэрэн дээр нэлээд удаа ач холбогдол өгж байгаа тийм хүмүүс байгаа бол зөв группээ сонгосон байна гэж үзэх нь. За саяхан ургамал таарж эхэлсэн ямар нэгэн ургамлыг нэлээд сайн тордож байгаа бол бас яг зөв группээ сонгосон байна гэж гарч ирж байна. Ер нь ургамал одоо ургуулах дуртай те гэртээ цэцэг мэцэг айгүйх тарьдаг. Тэгээд эдгээрийг айгүй сайн арчилдаг хүмүүс байгаа бол бас яг зөв группээ сонгосон байна. Эсвэл арчилах юмсан гэж бодож байгаа хүмүүс байгаа бол яг зөв группээ сонгосон байна гэж гарч ирж байна. Гэхдээ ерөнхийдөө бол яг гол юм нь юу вэ гэхээр зэрэг 1-р группийн бол ямар нэгэн зүйл дээр маш их хичээнгүйлэн одоо аль бишээ алхмуудаа аваад ямар нэгэн зүйлийг хийгээд эхэлсэн байгаа. Тэгээд тэрнийхээ үр дүн хараахан харж чадаагүй байгаа хүмүүс байна. Жишээлх юм бол одоо визэнд те материалаа өгчөөд хариугаа хүлээгээгүй хариугаа хүлээж аваад чадаагүй байгаа хүмүүс ч үгүй юм. Яг иймэрхүү хүмүүст зориулагдсан мессежийг бол ахиусууд нөхөх гээд байгаа гэж харж ирж байна.
За энерги шалгалт хэсэг дуслаа. За тэгээ энэ хүртэлх мэдээлэл нь та хэдэд маань яг сайхан таарсан бол үргэлжлүүлээ сонсох юм бол та хэдэд маань яг зориулагдсан мессежнүүд нь орж ирнэ гэсэн үг шүү. Окей. За одоо хэдүүлээ болохоор зэрэг гол одоо төлөв байдлаа харъя. За дараагийнхаа Oracle хүзийг татаж харцгаая. 11-р сард 1-р группийнхэнд маань ямар байх вэ гэсэн чинь life purpose. За маш гайхалтай мэдээлэл гарч ирлээ. Амьдралынхаа зорилготой холбогдлолтой одоо мэдээллийг 11-р сард олж мэдэх болно. Энэ нь болохоор зэрэг өмнө нь танаас бол жоохон нууцлагдсан байсан гэж гарч ирж байна. Тэгэд 11-р сард ерөнхийдөө эхлүүлж байгаа ажил эсвэл 11-р сард та хийж байгаа илүү төвлөрж байгаа тэр ажлууд бол дандаа яг таны амьдралын чинь одоо сүнсний зорилготой холбоотой зүйлс байх нэ. За энэ дээрх мессежийг нь уншия. The purpose of your life is to serve in a way that brings great joy to yourself and others. Don't worry about finding your purpose. Instead, focus upon serving a purpose and then your purpose will serve you. За тэгэхээр амьдралынхаа зорилгыг олох гэж одоо хитрхи их хайж энэ тэндээс хайж ялангуяа гаднаас хаах хэрэггүй. Зүгээр яг ингээд ямар нэгэн одоо зорилгын төлөө өөрөө ажиллаад эхлэе. За тэгээд их юм бол одоо таны тэр зорилго чинь таны төлөө ажиллаж эхлэх болно гэсэн нэг юм парадоксыг бол энэ хүзэр маань харуулж байгаа харагдаж байна. Тийм тэгээд хүзэрний зураг дээрээс харж байхад ч гэсэндээ ингээд яг одоо гол одоо энэ ажлыг хийж байгаа хүн нь өөрийнхөө яг нэг юм тэнгэрлэг цаг хугацааны доор тэгээ сахиусуудтайгаа хамтдаа ингээд хийж байгаа харагдаж байна. Тэгээд энэ маань яг 11-р сард бол 1-р группийнхэн маань байх нэ гэж харагдаж байна л да. Тэгээ 1-р группийнхэн маань бол ямар нэгэн зүйл дээр бас нилээдгүй одоо төвлөрж ажиллаж ямар нэгэн зүйлийн төлөө нилээн шаргуу одоо хөдөлмөрлөх төвлөрөх яг ийм үе ирж байгаа харагдаж байна. Тэгээ энэ зүйл нь бол эргээд таны сүнсний зорилго өөртөө болон бусдад одоо түгээх үн цэнтэй холбоотой зүйл байх болно. Энийгээ та яг одоогоор бас миний сүнсний зорилго морилготой яаж холбогдоод байгаа. Одоо жишээлх юм бол зүгээр эрүүл мэнд дээр анхаарлаа хандуулж байгаа хүмүүс бол миний сүнсний зорилго одоо миний эрүүл мэндэд анхаарал хандуулахтай ямар холбоотой юм болоо. Энэ чинь ингээд зөвхөн би өөр дээрээ төлөрж байгаа зүйл штэ гэж бодож байгаа бол энэ чинь эргээд дэлгэрж явсаар байгаад удаан хугацаанд бол маш их одоо зөвхөн танаар зогсохгүй таны эргэн тойрон таны одоо энергитэй давхцах таны одоо энэ vibe-тай нийлэх тэр хүмүүст хамааралтай үнцийн бүхий зүйл байх боломжтой гэж гарч ирж байна. За дараагийн хүзрүүдэд татаж харцгаая. Disruption. За disruption буюу цамхаг хүзртэй дүүцдэг хүзэр гарч ирсэн байна. За тэгэнгუутаа waiting game. Түрүү энэ 9 цаг миний нүдэнд яг таарад исэн чинь энэ 9 цаг бас гараад ирлээ. Гайхалтай. За тэгэнгуутаа devil дахиад гараад ирсэн. 4 өдөр дахиад гараад ирсэн. Тэгэхээр 1-р группийнхэн маань бол сүүлийн магадгүй хэдэн саруудад нэлээд амьдралд нь том өөрчлөлт орсон байх магадлалтай байгаа харагдаж байна. Нутаг орон сольсон ч юм уу, аль эсвэл хин нэгнээс салж хагцсан ч юм уу. Ямар ч үсэн ингээд таны одоо төлөвлөгөөнд багтаагүй байсан зүйлс, таны төлөвлөгөөнд ороогүй байсан мэдрэмжүүд бол танд маш их мэдрэгдэжсэн харагдаж байна л да. Тэгээ энэ ингээд ийм хой салхи шиг шуурга дундаас та яг одоо өөрийнхөө голыг 11-р сард барьж авч байгаа харагдаж байна. Яагаад гэвэл маш олон зүйлс танд илэрхий болох болно. Энэ шуурга анханасаа яагаад игдсэн бэ? Энэ өөрчлөлтүүд анханасаа яагаад танд тохиолдсон бэ? Та яагаад ийм мэдрэмжүүдийг мэдэрч ийсэн бэ гэдгийг бол маш тодорхойгоор харж чадах одоо ийм сар тохиож байгаа харагдаж байна. Тэгээ энэ сар бол би яг одоо айгүй гой сар байна, эсвэл айгүй амар сар байна гэж хэлэх юм надад бол ерөөсөй байхгүй. Энэчнээс бол яг нэг юм маш их юм надад яг ямар одоо дүр зураг харагдаад байгаа гэхээр ингээд хой салхи байдаг штэ тий. Хой салхитай ингээд яг ингээд одоо эргэн тойрныхоо юмнуудыг ингээд бүр бүгднгээ ингээд буснуулаад тий ингээд хуу хамаал ингээд тэгсэн мөртлөө хой салхины яг голд нь бол яг ямар байх вэ тий арай илүү тайван байна да. Яг тийм мэдрэмж төрөд байгаа байхгүй юу. Тэгэхээр 1-р группийнхэн маань бол 11-р сард юу ч тохиолдож исэн гэсэн гадаад ертөнцид юу ч болж исэн гэсэн таахир маань бол ямар нэгэн нэг зүйл дээр маш их төвлөрөөд ингээд айгүй тийм бяцлаглалын байдалтай яг нэг юм надад одоо яг энэ өвөө шиг те энэ зурган дээрх өвөө шиг ингээд эргэн тойронд нь зөндөө их юм болж ийн ингээд арталт нь ингээд хой салхи малгийн нүгээр ингээд нисэж мэсэл те бөө юм болж ийн урталт нь ингээд цаг ингээд бас ингээд чук гэл ингээд хөдөлж мөдлөөл
хажуунаас нь ингээл хүмүүс ярьж мараал те сахиусууд нь энэ тэндээс нь зөвлөгөө өгөөл бас дээрээс нь зүгээр энгийн одоо эргэн тойрогч хүмүүс ингээд шивэр авир хийгээл ингэж яхад манай 1-р группийнхэн бол яг л энэ уртаа тавьсан юмныхаа төлөө хамаг анхаарлаа хандуулад ингээд байна гэж гарч ирээд байна л да. За тэгээд энэ нь яг юун дээр одоо илүү их төвлөрөх гээд байгаа вэ гэдэг нь бол хүн болгонд өөр байгаа баха гэж бодож байна. Гэхдээ биш тэгээ та хэдэд маань ингээд гаднаас те ингээл за одоо ингээд юу яачи болчи ингээл амарчи за угаасаа бүтэхгүй юм байна ч юм уу те аль эсвэл за би чадахгүй юм байна айгаад байна за эсвэл хүн амтаа ингээл хажуунаас чинь над чинь бүтэхгүй хаа ер нь айгу бүтэх магадлал бага байдаг штэ энэ гэсэн яг нэг тиймэрхүү юмыг ерөөсө сонсохгүй гэж гарч ирж байна. Тэгээ та хэд маань бол үгүй энэ бол яг ингээд цаг хугацааны асуудал би гол нь тууштай байж чадах юм бол яг ингээд төвлөрөөд энэ зүйлийнхээ төлөө ингээд явж чадах юм бол бүтэх нь бол зүгээр л цаг хугацааны асуудал гэдэгт бүрэн дүрэн яг итгэж чаднаа гэж гарч ирж байна. Яг нэг юм айгүй тийм шуурга дунд голоо олсон, шуурга дунд яг нэг юм өөрийнхөө төвийг сахисан ийм энергитэй байж чаднаа гэсэн гол одоо энерги бол гарч ирж байна л да. За тэгээ ингэж чадсанараа бол та хэдийн маань тэр харахыг хүсэж байгаа үр дүн бол эхнээсээ харагдаж эхлэх болно. Ялангуяа 11 сарын сүүлээр магадгүй хэрвээ та том юм дээр ажиллаж байгаа бол 2026 онд бол багтаад энэ зүйл чинь яг үржил шимээ те шагналаа бол танд өгнө гэж гарч ирж байна. Одоо болохоор та хэд маань яг үйлдэх цаг үе дээр явж байгаа те гол нь анхаарлаа төвлөрүүлээд яг нэг юм ухаад сууя. Үлдсэн нь бол тэгээд одоо цагийн ирэхээр ингээд болтгороо болоод явна. Гэхдээ яг одоо би үн цэнийг бүтээж байгаа гэсэн айгүй тийм маш гоё zen energy те маш гоё zen юм энерги бол таадаас мань мэдрэгдэж байна. Маш гоё юм. Окей. За одоо хэдүүлээ ажил карьер руу гарцгаая. За ажил карьерийг үзэж өгөхөд бэлэн боллоо. За эхлээд болохоор зэрэг хэдүүлээ Demon of the Day хүзрөө харъя. За Demon of the Day би ямар үед татдаг вэ гэхээр яг бодит ертөнцтэй холбоотой зүйлсээр илүү их татдаг байж байгаа. За тэгээд энэ болохоор зэрэг Demon-ийн маань сэжүүлэн. За эргүүлээд харцгаая. Amon гарч ирсэн байна. Amon гэдэг Demon гарч ирсэн байна. За энэ Demon болохоор зэрэг ингэж хэлж яана л да. За ямар нэгэн танд одоо хэрэггүй болцсон эсвэл хүч чадлаа ирчээ алдсан ийм нөхөрлөлөд байгаад байна. За тэгээд энийгээ болохоор зэрэг засаж залруулах аль эсвэл учрыг нь олох энэ цаг үе ирж байна гэж байна. За дараагийн Oracle хүзрээр татаж харъя. Энэ дээр юу гарч ирэх нь вэ? Энэ болохоор Angel of Abundance хүзэр байгаа. Do the work. Тэр түрүүний яг ярьсан юм харагдаж байна. Тэгээ 11-р сард ерөөсөө манайхан маш одоо үйл хөдлөл авахар байна. Ерөөсөө л ингээд тэ зүгээр нэг ингээл мөрөөдөөл зүгээр л нэг манифест хийгээл зүгээр л нэг ингээд залбираа суугаад байхгүй. Ерөөсөө бүр яг ингээд харж агаад та хэд маань хамгийн тохиромжтой тухайн үедээ хийж болох хамгийн амархан хамгийн одоо логикоор ингээд болж байгаа тий хамгийн нөгөө тэгж ярьсан шүү дээ lowest hanging fruit буюу хамгийн доор байгаа жимснээс ахуулаад төдөгтэй хүмүүс. Яг тэрэн шиг ингээд та хэд маань энэ их нүсэр ажлын үзүүрээс нь барьж аваад зүгээр л хийх ёстой маа хийгээд явна. Тэгээд энэ дээр бол та хэдийг хойшин татах одоо хүчүүд бол маш бага байна гэж гарч ирж байна. За ажлын талбар дээр өмнө нь магадгүй муудалцсан байсан эсвэл хуучин ажлынхантайгаа холбоо барьж магадгүй байгаа харагдаж байна. Ямар ч байсан өмнө нь ингээд хамтарч ажиллаж исэн өмнө нь ингээд аюу гой гар нийлж ажилладаг байсан хин нэгнтэйгээ сүүлийн үед нэг жоохон гар нийлхэ болчиход байгаа бол тэр хүнтэйгээ буцаад одоо энэ ажлын тий нөхөрлөлийн энэ харилцаагаа бол сэргэнэ гэж гарч ирж байна. Тэгэхээр хуучин ажлынхнаас нь хүн холбогдож иж магадгүй, өмнө нь хамтарч ажилладаг байсан хүн ч холбогдож иж магадгүй. Альсвал та өөрөө яг тийм одоо холбогдох шаардлага гарч ирээд тий энэ дээр нэг юм хамтраад өгөөч мөгөөч гэдэг ингэх ялангуяа та хэд маань маш олон зүйлч байх уу яг нэг зүйл дээр маш олон зүйлийг хийж байгаа үйл хөдлөл авч байгаа учраас маш их төвлөрөлтэй байгаа учраас тий өмнө нь магадгүй за ингээл тэр хүнтэй ингээд буцаад холбоо тогтооно гэхлээр зэрэг айгу аймаар байна гэж боддог ч юм уу тий жоохон эгондоо баригдаад за намайг юугээ бодчих юм бэлээ энэ гэж боддог байсан юмнууд байгаа бол тэдгээрийг яг бүгднийг хаяад тий за яг энэ зүйлийг хийхэд бол энэ зэргийн одоо золиос бол хэрэгтэй тий магадгүй би жоохон нүрэ барж магадгүй гэхдээ би холбогдоод үзье гэсэн ийм энергиэр бол холбогдно. За нөгөө талаас болохоор мэдээж хэрэг энэ хүмүүс бас тантай холбогдож иж магадгүй байгаа харагдаж байна. Тийм сурдаг хүүхдүүдийн маань хувьд бол хичээл дээрээ маш сайн анхаарлаа хандуулж чадна. Ерөнхийдөө бол энэ мэлмийн
хүрд болон хоолой хүрд тавцаа бол энерги маш гоё тэнцвэртэй байж чадж байгаа, айгүй гоё урсгалтай байж чадж байгаа харагдаж байна. Тэгээ тийм учраас анги хамт олонныхонтойгоо нийлээс те янз бүрийн одоо медальтууд дээр ажиллах ч байд юм уу. Аль эсвэл та хэд маань яг за одоо төгсөх курс мөрсийн оюутнууд байгаа бол за төгсхийн тулд одоо яах ёстой юм лээ гэж те тэр юмнуудаа ингээд бүр цаанаасаа зүгээр нэг юм өөрийгөө хүчиндэж хийх биш, яг ингээд нэг гоо цаанаасаа нэг урсдаг та тий ингээд төлрөл амар сайн байгаа л тэгэл за окей одоо ингээд энийгээ хийчлээ, за дараагийнх нь нэг тэгэл амрах үед амраал ингээд айгүй гоо бүх юм маш гоо урсгалтай байгаа харагдаж байна. Тийм тэгээд сурдаг хүмүүсийн маань бас хуучин ангийн хүүхэд мөхөдтэй хамтран суралцдаг хүмүүсээс нь эсвэл надад нэг юм хуучин багш нь буцаа дахиад таадад хичээл зааж магадгүй байгаа харагдаж байна. Гэдэг ч юм уу нэг иймэрхүү юм бол гарч ирж байна. За тариа хөзрөө нээж харцгаая. За 5-ын сэлэм буруу харж гарч ирсэн байна. За сайны тохио. За lovers хөзөр маш гоё. За тэгээд 4-ийн саваа гарч ирж байна. За таад маань ажил карьерийн талбар дээр бол үнэхээр ямар нэгэн зүйл дээр яг шийдвэр гаргаад тэгээд цуцшгүй иш хүчтэй байж чадна гэж гарч ирж байна. Тэгээ өмнө нь та болохоор зэрэг ингээд айгүй их эгондоо баригдаад түрүү нөгөө нэг devil хүзэр 2 удаа гарч ирснээ хэлэхүү те. За ингээд одоо жишээлбэл зүгээр би өөрөө ингээд төсөөлөд бодохоор зэрэгтэй ингээд сошиал медиа хий гэж бодож ийл та тэгвэл өмнө нь болохоор зэрэг ингээл ингээл яах юм тэг хүмүүс намайг юугээ бодчих юм манай одоо хөшөөд миний видеог үзчихвэл яах юм хамаатнууд видеог маань үзчихвэл яах юм ингээл бодоол ингээл амар айдаг байсан болвол одоо нэгдүгээр группийнх маань болохоор тиймэрхүү тийм нэг шалтар булдар юмнуудыг амар яг шалтар булдар гэдгийг харж эхлэхээр байгаа харагдаж байна. Яг нэг зүйлийг сонгож аваад тэрэн дээрээ бүр яг хамаг анхаарлаа хандуулаад ерөөсөө л за окей би энийг хийхин тулд одоо өдөрт би хэдэн цагийг зарцуулах хэрэгтэй. Тэр үед нь тэрийг ингээл ерөөсөө яг эргэж буцахгүй шийдвэр гаргаж байгаа харагдаж байна. Тэгээ эн чинь эргээд таны бүр яг юм сүнсний зорилготой холбоотой учраас цаанаасаа нөгөө ивэл маш өндөртэй тий. Тэгээд ивэл өндөртэй учраас нөгөө нэг энерги нь бол зөвхөн таны биенээс тий та өөрөөсөө гаргаж ирээд байгаа биш, яг ертөнцийн энергийг өөрөөрөө дамжуулж гаргаж байгаа учраас ядрахгүй гэж байгаа байхгүй юу. Тэгээ өмнө нь та ингээл те би чадахгүй байх, би чинь одоо ингээл ер нь юмыг дундаас нь хайчдаг хүн юм чинь, би ер нь ингээд яг хим болчоод гэлтэй нэг тиймэрхүү бодлууд бол айгүй хэрэлддэг байсан харагдаж байна л да. Тэгээ одоо яасан бэ гэсэн чинь та буцаад ингээд нэг юм гэртээ очиж байгаа юм шиг мэдрэмжийг авч байгаа байхгүй юу? Яг ертөнцийн энерги рүү буцаж очиод. Тэгэхээр 11-р сард ерөнхийдөө 1-р группийн ажил төрлийн талбар дээр те ажил карьерийн талбар дээр юу ч байсан хийжсэн бай та хэд маань яг ертөнцийнхөө энергийг маш гайхалтайгаар ашиглаж чадна гэж орж ирж байгаа байхгүй юу? Хүн ингээл өөрөөсөө энергийг гаргаал те өөрийнхөө хамаг хүч чадлыг ингээл хүчиндэл ингээл шавхаад ингээд хар зэрэг ядраад нөгөө burnout энтерт орчдөг. Харин эсэргээрээ ингээд яг нэг юм бурхан ертөнцийнхөө энергийг, сахиусуудынхаа энергийг өөрөөрөө ингээд биеэрээ дамжуулаад тэнцэнээс энерги их сурвалжаа болгох юм бол ажил цаанаасаа ингээд маш нэгдүгээрт аягүй тийм ивэлтэй явагдана, хоёрдугаарт болохоор зэрэг өөрөө ерөөсөө ядардаггүй, цуцдаг байхгүй юу. Тэгэхээр яг тэр энерги рүү болол хэдүүлээ ямар нэгэн зүйл дээр явж орж ийна. За ямар зүйл дээр байж болох вэ гэхээр энэ нь болохоор зэрэг гэртэй холбоотой зүйл байж магадгүй, хурим найртай холбоотой зүйл байж магадгүй байгаа харагдаж байна. 4-ийн саваа гарч ирсэн учраас. Тийм ингээд нэг өөрийнхөө үүрийг барих тийм ажил хийгдэт байгаа байж магадгүй. Үүрийг барих гэдэг нь юуг би хэлээд байгаа гэхээр зэрэг одоо заримынх нь хувьд бүр байшин барьж авах байж болно те. Заримынх нь хувьд байр худалдаж авах ч юм уу. Аль эсвэл ингээд гэрээ засварлах ч юм уу те. Өөр юу яж болох вэ? Тийм нутаг орон солих энэ хоёр шувуугаар энэ дүрслэгдсэн байна л да дурлал хосод үзэр маань. Тийм тэгээд тэгэхээр нутаг орон солих аль эсвэл ингээд нэг юм байрныхаа мөнгийг хийх гэдэг ч юм уу. Эсвэл тийм нэг юм хуримд бэлдэх ч юм уу. Нэг тиймэрхүү юм байж магадгүй. Тэрнтэй холбогдлолтой одоо талын юмнууд байж магадгүй. Тэг хүн болгоны энэ нь бол мэдээж яриг өөр байгаа бах. За ажил карьер дээр иймэрхүү мессежүүд гарч ирлээ. Одоо хүн хоорондын харилцаа руугаа орцгоё. За хүн хоорондын харилцаагаа харцгаа. Эхлээд Oracle үзрээ татаж харъя. За 1-р группийнх нь маань
I like you, someone likes you буюу за хэн нэгэн танд сайн гэдгийг илчилж магадгүй байгаа харагдаж байна. Ялангуяа синглчүүдийн маань хувьд бол тань ингээ сайн гэдгийг хэн нэгэн хэлж магадгүй, таныг сонирхож байгаагаа илэрхийлж магадгүй байгаа харагдаж байна. Тэгээд хэн нэгэнтэй болцоонд явах бол тийм боломж бол маш нээлттэй байгаа гэж гарч ирж байна. Тэгээд энэ маань эргээд нөгөө нэг нуугдмал байсан зүйлс ил гарахтаа бас холбоотой. Энэ хүн таныг айгу удаан крашилж явж байгаад тэгээд finally нэг юм ингээд зориг мориг ингээ бүрдээд те тэгээд танд хэлж байгаа гэж гарч ирж байна. Cupid за тэр дурлалын бурхан гарч ирсэн. Тийм тэгэхээр ялцчгүй яг синглчүүдийн маань хувьд бол маш гоё хайр дурлал бол ирж байгаа харагдаж байна. За хостой хүмүүсийн маань хувьд ч гэсэндээ ерөнхийдөө бол хостойгоо маш гоё юм романтик цагийг бол өнгөрөх боломжтой. Эргээд нэг юм дөнгөж нийлцэн хосууд шиг те би биндээгээ ингээд амар сэтгнэх ч юм уу те сэтэ хаяах ч умалцах инээлдэх нэг тиймэрхүү моментууд бол бас маш ихээр мэдрэгдэхээр байгаа харагдаж байна. Айгуу тийм хөнгөн гоё хөгжилтэй энерги явж байна. Тэгээ энэ маань эргээд та хэдийн маань өөрсдийн маань бас нэг юм өөрийнхөө одоо дотоод хүнтэй гэх юм уу тэгээд ертөнцтэйгөө ингээ холбогдож чадсандаа амар холбоотой. Энэ ажил карьердаа зориулаад тэгээд тэр нөгөө нэг ажлынхаа чашийн одоо амьдралын зорилго морилготой ингээ холбогдоод ирэнгууд ер нь бусад амьдралын талбарууд ч гэсэн айгуугаа цэцэглэж эхэлдэг байхгүй. Яг тэр дүрм журмаараа та ингээ өдөртөө болохоор зэрэг айгуу ингээл яг хамаг ингээ анхаарлаа зөвхөн ажилдаа хандуулаад те хамаг ингээл айгуу бүтээлч энерги ингээл баахан гаргацсан байж байгаа л оройн нь олонгууд яг хин нэгнээс ингээл мессеж ирээд болцоонд явах уу мах уу гээл те таны гой хоол моолонд өрдөг ч юм уу таны гой цэцэг мэцэг өгдөг ч юм уу нэг тиймэрхүү юм ингээд амар болох магадлал айгу байгаа харагдаж байна. Амар тийм кино шиг мэдрэмж төрөөд байна надаа. Тэгээ нэг юм ромком энэ төр гардаг штэ ингээл өдөртөө ингээл амар их завгүй ажиллаж байгаа л тэгэл оройн нь болохоор зэрэг ингээл дар шимжууж маглаа. Тиймэрхүү энерги амар мэдрэгдэж байна. Айгу тийм хөнгөн. За Puppeteer гарч ирсэн. Impress буруу харж гарч ирсэн. За тэгээд 3 сава гарч ирсэн. За жирэмсэн болох магадлал жоохон байгаа байж магадгүй харагдаж байна 11-р сард. Тэгэхээр жирэмслэх төлөвлөгөөгүй байгаа хүмүүс гэр бүлийнхээ төлөвлөлтийг сайн хийгээрэй гэж тийм ээ. За нөгөө талаас болохоор зэрэг хідүүлээ өөрийнхөө одоо ялангуяа эмэгтэйлэг энерги давмгай хүмүүс маань эмэгтэй хүмүүс маань болвол өөрийнхөө яг энэ эмэгтэйлэг талыг яаж ингээд маск хийгээд идэг вэ гэдгээ маш их анзаарах болно гэж гарч ирж байна. Тийм та өөрийнхөө ингээд эмэгтэйлэг байдлыг бүр мартцсан байсан ч юм уу те ингээд эмэгтэйлэг энерги гэдэг чи юу илээ гэдгээ бүр мартцсан. Өөрийнхөө дотоод эмэгтэйг нилээн орхицсан байсан байгаа харагдаж байна. Тэгээд 11-р сард болохоор зэрэг эргээд те яг яагаад ингэж байснаа ойлгоно. Тэгээд тэр нь юутай холбоотой вэ гэхээр зэрэг та хэд маань маш юм төлөвлөгөө ингээд айгүй их боловсруулад те айгүй хитрхи нөгөө нэг логик сэтгэлгээгээр өөрийгөө авч яваад байсан байж магадгүй сүүлийн үед те яг ингээд за би одоо тим зорилгыг биелүүлэхийн тулд тийх их ёстой гэдэг. Тэгээ тэр нь бол нэг талаасаа зөв ч гэсэндээ нөгөө талаасаа болохоор зэрэг хитрхи одоо англиар бол rigid гэж хэлдэг ч те бүр хитрхи нэг юм одоо юу хэмтэй юм хөдөлгөөнгүй те хитрхи нэг юм баригдмал гэх юм уу да тий яг тийм энергитэй байгаад байснаа өөрөө ойлгоно гэж гарч ирж байна. Тэгээ та болохоор зэрэг 11-р сард яг юм энерги урсгана гэж тэгж яриад байсан шүү дээ хэдүүлээ. Тэгэхээр буцаад яг өөрийнхөө нэг юм дотоод эмгтээлэг шинж чанартай ингээд дотоодороо холбогдож байгаа гэж харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ эмгтээлэг энерги те өөрийнхөө дотоод тэр divine feminine energy энэ энерги бол арай илүүтэйгээр ингээд мэдрээд те өөрийнхөө дотроос ингээд яаж гаргаж ирэх ёстой, яавал бүтээлч байдгүй те бүтээлч байдлыг бол хүчилж юусоо болдоггүй гэдгийг айгүй их анзаарч мэдэх болно гэж гарч ирж байна. За тэгээд биш үү те бас нэг хажуугаар орж иж байгаа мессеж нь юу вэ гэхлээр зэрэг энэ шинээр танд одоо сэтгэлээ илчлэх те тэр хүн бас яг өөрийгөө 100% танд илэрхийлэхгүй байгаад байгаа байж магадгүй 11-р сард ингээд танд таалагдахын тулд ингээд нэг юм жоохон арга мэх хэрэглэх гээд ч юм уу те яг л тэр хүн өөрөө жоохон өөртөө ихтгэлгүй байгаад байгаа те тэгээ тийм учраас ингээд ямар нэгэн арга мэх хэрэглэх юм шиг санагдаад танд өөрийгөө ингээд байгаагаасаа өөрөөр илэрхийлээд жоохон худлаа мудлаа ярих гад хийх гээд байж магад өөрийгөө дүгийлгэж ярьдаг ч юм уу те тэгээд байх
магадлалтай байгаа харагдаж байна. Тэгээ тийм учраас тэрэн дээр нь болохоор зэрэг синглчууд маань аль болох нөгөө өөрийнхөө яг энэ дотоод тэр нэг эмгтээлэг шинж чанараа ашиглаад ч юм уу ингээд зүүн совингаа ашиглаад тэрийг нь давж харах гэж хичээгээрээ. Тэг яг хөө энэ нь ингээд бүр амар муу санаагаар таныг хорлох гэсэндээ биш, зүгээр өөртөө итгэлгүй учраас ингэх гээд байгаа гэж харагдаж байна. Тийм учраас тэрэнд нь бас хитрхи амар автаад фокусаа алдах вэ гэж зохиосууд нь бол сануулад байна л да. За хостой хүмүүсийн маань харилцаан дээр болохоор зэрэг эмгтээлэг тал нь өөрийгөө хитрхи ингээд нөгөө эргтээлэг талаа контролдох гэдэг юм байна гэдгээ ойлгож магадгүй байгаа харагдаж байна. Тэ та өөрөө эмгтэй хүнж бай, эрэгтэй хүнж бай хамаагүй ямар ч байсан ингээд энэ харилцааны эмгтээлэг тал нь эргтээлэг талыгаа контролдох гээд янз бүрээр айгүй их үздэг байгаа харагдаж байна. Тэ одоо эмгтэй хүний зайлм их ашиглах, тэ ингээд манипуляц хийх гээд тиймэрхүү юмнууд жоохон гарах гад байдгаа анзаарч магадгүй байгаа харагдаж байна. Хэрвээ та эмэгтэй хүн бол тэрийг өөрөө дотроосоо анзаарна гэсэн үг. Хэрвээ та эрэгтэйлэг тал нь бол эмэгтэйлэг талаасаа энийг анзаарна гэсэн үг гэж харагдаж байна л да. Тэгээ энэ нь болохоор зэрэг эргээд та хоёрын харилцааны ирээдүг бол бас нэлээд өөрчилж өгөхөр байгаа харагдаж байна. За одоо ингэж болохгүй шүү те энэ ийм байх ёсгүй гэдгээ ингээ хоорондоо ойлголцоод ярилцаад ингэж чадах юм бол илүү гоё сайхан тал руугаа явах нь байна. Тэгэхгүй хоорондоо яг сайн ярилцахгүй ойлголцолд хүрч чадахгүй бол цаашдаа бас энэ харилцаа хэсэг хугацаанд бол жоохон муудах магадлал бас байгаа харагдаж байна. Юунуудын маань хувьд, хостой хүмүүсийн маань хувьд аль үшээний удаан хугацааны хостой үерхтэй хүнтэй эсвэл нөхөртэй их нэртэй хүмүүсийн маань хувьд тийм байгаа харагдаж байна. Гэхдээ бол ерөнхий энерги бол бас нэлээд тийм хөнгөн хоорондоо хөрхөн ярилцсан сэтгэнсэн ийм энерги бол хостой болон синглчүүдэд маань аль алинд нь байна гэж гарч ирлээ. За ингээд ерөнхийдөө бол 1-р группийнхний маань хувьд 11-р сарын төлөв байдал үгээр дуусаж байна. Одоо би болохоор нэмэлт хэсэг рүүгээ орно. За нэмэлт хэсгээрээ болохоор зэрэг хэдүүлээ бүр 6 асуулт асуухаар байна. За эхний 3 нь болохоор мэдээж хэрэг уламжлалт ёсороо 11-р сард болгоомжлолцоо их зүйлс, за танд орж ирэх ивэлүүд буюу хийхэд дэвлэлтэй зүйлс, за тэгээд танд орж ирж байгаа цоо шин сюрпризийг бас харж өгнө. За тэгээд нэмэлтээр болохоор зэрэг синглчүүдтэй танд нөгөө сэтгэлээ хвчлэх хүн нь ямар хүн байх вэ гэдгийг харж өгнө. За энэ life purpose буюу нөгөө амьдралын зорилго дээр бас нэмэлт мэдээллийг харж өгнө. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор зэрэг 11-р сарда яг төлөвлөсөн ажил нь хэр байх вэ гэдгийг бол харж өгнө. Тэр нь болохоор зэрэг юу ч үж болон та өөрөө зүгээр дотроо бодож байгаад би хариулт танд өгнө гэсэн үг юм шүү. Хүчрөөрөө дамжуулаад тийм ээ. За тий хэрвээ та нэмэлт хэсгийг худалдаж авах гэсэн юм бол пин комент буюу хамгийн ихний комент дээр үлдээсэн холбоосоор ороод зааврын дагаа худалдаа авалтаа хийгээд нэмэлт хэсгээ шууд хүлээж авч үзэх боломжтой байдаг шүү. За ингээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзцай бүгдээрээ баяртай. За 2 дугаар группийн маань уншлахтаа дуртай морил. За та бүхнийхээ 2025 оны 11-р сарын төлөв байдлыг харж өгөхөд бэлэн болсон байна. За энэ болохоор та хэдийн маань сонгосон хөзөр байгаа. За уул гэдэг хөзөр байгаа. Түлхүүр үгс нь болохоор зэрэг хүч, за тогтвортой байдал, хөдөлгөшгүй байдал гэж байгаа хгүй. За гол мессеж нь болохоор зэрэг өөртөө болон өөрийнхөө явж буй замд итгэлтэй байгаарай гэдэг хөзөр гарч ирсэн байна. За тэгэхээр 2 дугаар группийнхний маань хувьд болохоор зэрэг 11-р сар бол яг өөрийнхөө ийм тогтвортой байдал өөрийнхөө одоо нэг юм хөдлөшгүй ийм орон зай гэж байгаа шүү дээ. Ерөөсөө хизээч өөрчлөгдөшгүй үннүүд байгаа. Жишээлх юм бол бид бол ертөнцийн хөөхөд бид нар юу ч хийсэн байсан яасан ч байсан төгс гэдэг энэ бол яг хөдөлгөшгүй үнэн баггүй. Тэгээд яг тэрнтэйгээ илүү ойртож байгаа гэж гарч ирж байна. За тэгээ бүр илүү нарийн орхоос өмнө хэдүүлээ энерги шалгалтыг хийцгээе. За энерги шалгалтын дээр би 2 хөзөр татсан байгаа. За эхний хөзөр болохоор зэрэг UN Justice хөзөр гарч ирсэн байна. За 2 дахь хөзөр болохоор 4-ийн зоос гарч ирсэн байна. За эхний Justice үзэр юуг илэрхийлээд байна вэ гэхээр зэрэг та хэд маань сүүлийн үед нэлээд юм шудраг байдлыг олвол өөрөөсөө болон бусдаас амар нэгж байгаа байдал надад энэ ч ажиглагдаад байна. За тийм учраас биш үү те хүмүүстэй сүүлийн үед хэрвээ жоохон муудалцсан бол яг зөв группээ сонгосон байна гэсэн буруу ойлголцсон. Тэгээд энэчнээс надад ягаад ч юм бэ Justice үзрээс би дандаа ийм энерги мэдэрдэггүй л те. Гэхдээ энэ удаад яг ямар энерги мэдрэгдээд байна гэхэлэр зэрэг та хэд маань хин нэгнээс ямар нэгэн зүйлийг нэхэд байгаа энерги мэдрэгдээд байна. Жишээлх юм бол тэр хүн надаас уучлалтгүй хөстэй ч юм уу те. Тэр хүн над руу төрүүлж холбоо барих хэрэгтэй гэдэг ч юм. Яг ингэж бодож байгаа хүмүүс байгаа бол зөв группээ сонгосон байна гэсэн үг.
За хажуугаар нь оршиж байгаа жижиг мессежүүд гэх юм бол сайхан хууль шүүх хуралтай холбоотой ямар нэгэн зүйлд оролцсон, цагдаа магдаа тэгээд нэг тиймэрхүү юм хумаар жоохон явсан хүмүүс байгаа бол зөв группээ сонгосон байна гэсэн үг. За дээрэс нь дөрвийн зосноос юу хараад байна гэхээр өөрийгөө айгуу тийм гацаанга байдалд байгаа гэж бодож байгаа хүмүүс бол зөв группээ сонгосон байна. За бас нөгөө төгөөр болохоор зэрэг сайхан гэрээ өөрчилсөн, тэг гэртээ засвар хийсэн, нүүсэн, шин одоо орон байр худалдаж авсан, орон байраа зарсан ийм хүмүүс байгаа бол бас зөв группээ сонгосон байна. Үйл хөдлөлийн салбарт ажиллах хүмүүс байгаа бол зөв группээ сонгосон байна. За өөр юу орж ирж байна? Жинлүүрийн ордныхон бас зөв группээ сонгосон байна. Сүүлийн үед ер нь нэг юм ууланд гарах амар хүсэл төрөөд байгаа бол зөв группээ сонгосон байна. Шуудтай, хуримстай айгуу холбогдоод байгаа хүмүүс бас зөв группээ сонгосон байна. Тэгэхээр хуримсдын талаарх мэдээлэл олж уншсан ч юм уу, хуримсдын талаарх ямар нэгэн сонирхолтой одоо баримтат кино үзсэн ч юм уу, тийм пост сайхан үзсэн ч юм уу, тиймэрхүү хүмүүс байгаа бол бас зөв группээ сонгосон байна. За булчин нь айгүйх зангирж байгаа хүмүүс зөв группээ сонгосон байна. Тийм ялангуяа энэ тэндээ амар булчин бүр зангираа. Одоо хамгийн түгээмэл нь бол нөгөө хуян хөөрөх те нуруу муруугаар хүзүү мүзүү шилүү үзүү хөшиг мөшиг ч юм уу. Тиймэрхүү юм бас сүүлийн үед маш их мэдрэгдээд байгаа бол бас зөв группээ сонгосон байна. Энэчнээс ерөнхий гол цөмийн нэрг нь юу харагдаад байна вэ гэхээр зэрэг таад маань яг одоогоор нэг юм айгүй тийм баригдмал байдалд байгаа гэж харагдаж байна. Наашаачгүй цаашаачгүй чөдөрлөгдсөн юм шиг явж чадахгүй те. Энэ нь л хороо зэрэг бас ямархуу байдлаар илэрч гарч ирээд байгаа гэхээр зэрэг хүмүүстэй ингээд тооцоо бодох гээд байгаа те. Одоо би өчтөр хоол хийсэн юм чи өнөөдөр манай хүн хоолоо хийх ёстой. Би дандаа төрүүлж мессеж өчтэй юм чи одоо нөгөө хүн маань төрүүлж мессеж өчөх ёстой гэд тэгээд тэгсэн мөртлөө тэ хүлээлтийн яг энерги дороод ингээд хөдөлж чадахгүй байгаа энерги бас байгаа даа. Тэгэхээр бас мөн дээрээс нь ямар нэгэн зүйлийн хариу хүлээгээд байгаа хүмүүс байгаа гэж магадгүй те одоо виз ч гэдэг юм уу шалгалтын хариуч гэдэг юм уу те нэг тиймэрхүү юм бас хүлээгээд тэрнэндээ бүр ингээд амар түртээд байгаа. Ер нь л нэг юм амар түртсэн, биеийн хүндэрсэн энерги амар мэдрэгдэж байна. Тэгэхээр эдгээр зүйлс нь гол цөмийн энерги нь тантай ямар нэгэн байдлаар таарж байгаа бол зөв группээ сонгосон байна. Тэг өргөжлүүлээ сонсоход болно. Окей. За. Тэгэхээр одоо хэдүүлээ 11-р сарын ерөнхий төлөв байдлын талаарх нэмэлт мэдээллүүдийг авъя. За би daily guidance хүчрөөсөө мэдээлэл авсан байгаа. За. New partner. За. Ямар нэгэн байдлаар 11-р сард 2-р группийн маань яг 2-р группийг сонгосныг ч хэлэхүү те. Шинэ юм найз эсвэл заримынх нь хувьд романтик хамтрагч, ажлын хамтрагч орж ирж магадгүй байгаа харагдаж байна. За тэгээд ялангуяа хэрвээ та 11-р сард ямар нэгэн байдлаар хин нэгэнтэй танилцсан бол энэ бол зүгээр л нэг учрал биш. Энэ бол яг одоо хувь заяа гэх юм уу те. Хувь заяаны тохиолдолд учирж байгаа хүн байх нэ. Тийм ямар ч гэсэн нэг юм шинэ хүн орж ирж дээ. Тэгээд single эсвэл single бишээс шалтгаалаад те хэрвээ та single биш бол энэ нь хайр дурлалын холбоотой хүн байх албагүй. Энэ нь найз аль эсвэл ажлын хамтрагч болно. Single-чүүдийн маань хувьд бол яг бүр жихнээсээ хос болох хүн бас орж ирж байгаа байж магадгүй арга харагдчих шүү. За. Тийм тэгээд энэ нь л хороо зэрэг яг сахиусуудаас нь тань руу явуулж байгаа хүн байх болно. Таны нөхцөл байдал туслахаар одоо явуулж байгаа юм хүн байх болно гэж харагдаж байна. За тэгээд энэ хүн танд бол маш юм зөөлөн тэгээд өмнө нь ингээд таньдаг байсан юм шиг тэгээд аягүй тийм аюулгүй тухтай мэдрэмжийг төрүүлэх болно гэж гарч ирж байна. Окей, маш гайхалтай. Ямар ч нэг шинэ найз орж ирж байна. Окей, за дараагийнхаа тариа хөзрүүдийг авч харцгаая. Light 19 дугаартай хөзөр гарч ирсэн байна. За тэгээд recognition reward окей. За тэгэнгუuta financial and material changes гэж гарч ирж байна. За 11-р сар ямар ч хэлсэн гэсэн маш гэгээлэг сар ах болно. Ер нь 11-р сар сая 1-р группийг уншсны дараа ч гэсэн би өөрөө зүгээр нөгөө одоо ингээл нэг хөзөр мөзрөө солиол ингээл нэг жоохон бясалгаал ингээл байж байгаа штэ. Тэгэнгუuт яг нэг юм амар тийм эерэг мэдрэмж надад төрөөдсэн. Тэгэхээр 11-р сард ерөнхийдөө коллективийнхаа түвшинд бас айгу аятайхан сар болж байгаа байх гэж найдаж байна. Өмнөх хэдэн сарууд бол жоохон хүнд байсан. 11 сард яг будын буцалт болж байгаа. Гэхдээ тэрнээс ч гэсэндээ үл хамааран жижиг сажиг асуудлууд игдсэн байсан ч гэсэндээ ерөнхий цаатлынх нь энерги нь болохоор зэрэг хүмүүс нэг юм
гэгээлэг, гэрэл гэгээтэй тий. За тэгээд мэдээж хэрэг Монгол маань зөндөө их асуудлууд байгаа ч гэсэндээ хувь хүн ерөнхий коллективийн нэрг маань өөрөө айгуу тийм одоо ихтгэл найдвар тавьсан байдалтай нэг тиймэрхүү байх гэдэг байгаа байхгүй. Тэг яг тэр нэрийг бол та хэд маань гарч ирж байна л да. Light гэдэг хүзрээр гарч ирсэн. За энэ хүзэр болохоор зэрэг уламжлалт тариах хүзрийн star буюу одоо нөгөө од гэдэг хүзэртэй нийцдэг, дүүцдэг хүзэр гэж байгаа. Тэгээд энэ болохоор зэрэг яг нэг юм за одоо тэ ингээд нийгэмд юу болоод байгаа нь хамаагүй за ингээд тоггүй бензингүй дадаа гэж хэдүүл баах юм ярьж байгаа штэ. Тэгсэн ч гэсэндээ эцсийн дүндээ бид нэр сайн сайхан ирээдүйн төлөө явж байгаа шүү гэдгээ ингээд нэг юм дор бүр найгуу тийм мэдэрсэн ийм сар болвол та хэдийг маань ухтж гинэ гэж гарч ирж байна. Яалтчгүй цаанаасаа ингээд ямар ч хэцүү зүйлс тохиолдсон гэсэн цаана за окей энэ бол төр зургийн зүйлтэй энэ бол төрхөн зургийн саад бэрхшээлтэй төрхөн зургийн даваад гарах ёстой даваа энэний цаана арай илүү гой зүйл хүлээж байгаа гэдэг нэг тийм гоё юм зүрхнээс бүр гарч ирж байгаа юм мэдрэмж бол илүүтэйгээр мэдрэгдэнэ гэж гарч ирж байгаа байхгүй. За тэгээд нөгөө түрүүний mountain гэдэг энэ хүзэртэй энэ хүзэр болохоор зэрэг бас маш гоё утгатай хүзэр байдаг. Уул болохоор зэрэг өөрөө айгуу тийм агуу хүчтэй тэ ийм энергитэй байдаг. Тэгээд ингээд ямар ч одоо шуурга шуурсан бай, ямар ч хүчит салхин гэдээ ирсэн бай, тэ ямар ч одоо аянга цахилгаан цагсан бай, уул бол бүх хийдэггүй. Ёстой нөгөө уулыг цасалд ардаг гэдэг шиг тэ бусад өөр юунд ч дийлдэхгүй ийм хүчтэй байдаг. Тэгээ энэ хүчээ та хэд маань яг өөртөө мэдрэнэ. Өөрөөр хэлэх юм бол ертөнцтэй холбогдох холбоос илүү мэдрэгдэнэ гэж харагдаж байна. Тэгээ энэ бол яг 11-р сард ерөнхий коллектив тэр чигтээ мэдрэх зүйл байгаа. Тэгээ та хэдэд маань ч гэсэндээ энэ зүйл бол мэдрэгдэх болно гэж гарч ирж байна. Итгэл найдвар бол байна. Тэгээд юмсыг арай хичнээн хэцүү байсан ч гэсэндээ эргээр харахад илүү амархан байх болно. За тэгэнгუутаа шүү дээ тэ тэрийгэ дагаад ч юм уу те цаанаасаа та хэдийг хүмүүс ингээд айгуу тийм анхаарч харах болно гэж гарч ирж байна. Таны хичээж ирсэн зүтгэлийг хүмүүс одоо үнэлж эхэлнэ. Тэ та шагнуулж магадгүй. За заримынх нь хувьд болохоор зэрэг тушаал дэвшиж магадгүй. Сошиал медиа хийдэг бол фолловерсийн тоо нэмэгдэж магадгүй. Хүмүүсээс ер нь нэг юм саймширал магтаалын үг нэлээд их сонсох магадлалтай. Тэг яг тань дээр ингээ анхаарал бас айгүй ирэхээр байгаа харагдаж байна. Тэгээ яг ингээ таны нэрээр чинь дуудах. Надад яг ямар мэдээж төрөд байна гэхээр за тэр өгтөө тэр одоо тэр шагналаа ирж авнуу гэх нэг тийм зарлал марлал шиг нэг тийм яг дүр зураг бүрнүүд нь амар харагдаад байгаа байхгүй. Тэг яг тийм үед 11-р сард бол тохиолдно. Заримынх нь хувьд бүр шууд утгаараа яг тийм байж магадгүй ямар нэгэн шагнал хүртэж магадгүй. А гэхдээ тийм биш байлаач гэсэндээ ямар нэгэн байдлаар та яг ингээ бусдаас тодорч гараад те ингээ бусдын сайшаал, бусдын хүндлэл тийм зүйлийг бол мэдрэх болно. За тэгээ үүнийгээ дагаад бол financial and material changes нөгөө нэг зогсон байсан энерги чинь бол ямар ч байсан 11-р сараас хөдөлгөөнд орж эхлэхээр байгаа харагдаж байна. Тэр тусмаа эд мөнгө болон одоо яг энэ 3D ертөнцийн дээрхтэй зөвхөн таны одоо сэтгэл дотор эсвэл ингээд нэг юм толгойн дотор болоод байгаа өөрчлөлт биш. Яг шууд утгаараа жинхнээсээ одоо аюу тийм өөрчлөлтийн үе болол ирж байна. Яг хөдөлгөөнд ороод ингээл гинт ингээл юмс ингээл амар эвлэж эхлээл те юм болгоо ингээл амар удаан хүлээгдэжсэн зүйлс гинт ингээл амар ирчээг авал ингээд тэгээ яагаад та хэд анханасаа ийм гацанг мэдрэмжтэй байгаад байсан бэ гэхэлэр энэ бол нөө шуургын өмнөх амар амгалан үе байсан байх нэ. Өөрөөр хэлэх юм бол нэг юм тэ шүний үе байсан байх нь та хэд маань жоохон амраад жоохон ингээ энерги хуримтлуулад цэгнэх шаардлагатай байсан үе. Тэгээ 11-р сараас ахуулаад юмс нэлээд хурдцтайгаар ингэж үйл явдал өрнөж эхэлж байгаа харагдаж байна. За тийм учраас заримынх нь хувьд бол ажил мэжлээс солих ч юм уу те орлогын их үүсвэрүүдээ бас солих, аль эсвэл өөрчлөх, нэмэгдүүлэх ийм боломжууд бол нэлээд сайн орж ирж байгаа харагдаж шүү. Тийм тэгээд яг таны ингээд ямар одоо сайн хүн бэ гэдгийг ч юм уу те эсвэл та ямар сайн ажилласан бэ, ямар сайн хичээлээ хийсэн бэ, ямар сайн эхнэр байсан бэ, ямар сайн ээж байсан бэ, ямар сайн аав байсан бэ, ямар сайн нөхөр ах байсан бэ гэдгийг ч хүмүүс ингээ харж эхэлнэ, таныг анзаарч эхэлнэ гэж гарч ирж байна. Ер нь бол айгүй гоё эерэг харагдаж байна. Маш гоё эерэг харагдаж байна. Тэгээд нөгөө хэдүүлэнгийн маань нэг юм жоохон зогсонг байдал бол дуусгар болж гин. Тэгээд та хэд маань хүмүүсээс янз бүрийн хүлээхээ бас болж гин гэж гарч ирж байна л да. Тэгээд ингээл
одоо хин нэг намайг магтаад өгөөсэй, хин нэг намайг ингээд анзаараад өгөөсэй, тэ би энэ хүн ингээ үнэнч байсныг тэр хүн маань мэдрээсээ энэ тэргээ хүсэж исэн тэр хүсэл бол ерөнхийдөө байхгүй болно гэж гарч ирж байна. Яг тэр хүнээсээ тэр үгсийг тэ уучлаарай гэдэг үгийг би чамд хайртай гэдэг үгийг аль эсвэл чи ямар мундаг юм бэ гэдэг үгийг сонсоогүй байсан ч гэсэндээ бусад замуудаар болвол ингээд амар бусдын нүдэнд таад маань агай гой өртөж бусад хүмүүс таныг яг үнэлж чадчихна гэж гарч ирж байна. Тэгээ энэ л хороо зэрэг эргээд яг та өөрөө энэ дотоод гэрлээ олсонтой бас айгүй холбоотой. Тэгээ үүний чинь дагаад бол том өөрчлөлтүүд бол орж ирж байна. Тийм одоо нүүх суух тэ нутаг орон солих, ажлаа солих тэгээ шинэ найз орж ирж байгаа ингээл ерөнхийдөө айгүй тийм үйл явдал өндөртэй гой сар болж байгаа харагдчих шүү манайхаа. За окей. За одоо хэдүүлээ илүү нарийн мессежүүдээ хүлээж аваа. Эхлээд ажил карьер сурлага хөтөлмөрөөр харцгаая. За 2 дугаар группийн дээр маань 2 Oracle үзэр гараад ирсэн юм а. Би нөгөө нэг Divine Abundance-аас би ганцхан үзэрл болон татчихсэн чинь таад дээр маань 2 үзэр гараад ирсэн учраас би авцсан байгаа. Окей, нээж харцгаая. Organize for Success. За 11-р сард та хэд маань бол маш хувийн зохион байгуулалт сайтай байх болно гэж гарч ирж байна. Өнөөдөр тэгэн маргааш ингэн за одоо хичээлийнхээ ширээг гоё янзлан, номнуудаа гоё ялгана, дэвтэрнүүдээ гоё ялгана, ажил хийдэг хүмүүс маань болохоор зэрэг компьютерийнхоо десктопыг бүгднийг хэрэггүй файлуудыг нь устгаад энэ төр гэдэг те нэг тиймэрхүү аягүй сайн хийж чадна, календараа сайн хөтлөн. Тэгээд хувцас хунарчин ч гэсэндээ яг ингээд гоё угаагаад эндүүдэд ингэсэн те яг ийм локин хийж байгаа харагдаж байна. Окей, гоё. За Windfall of Abundance за гайхалтай орлого нэмэгдэж байна манайхаа. Одоо ингээд нөгөө баярын өдрүүд ирэх байгаа болохоор бас хүмүүсийн орлого нэмэгдээд байгаа байж магадгүй. Тэгээ тэрийг ч гэсэндээ таад мандагаад ялангуяа бизнес хийдэг хүмүүс байгаа бол хүмүүсийн бас худалдан авах чадвар арай илүү сайжирж байгаа ч магадгүй 11-р сард ямар нэгэн байдлаар яг одоо ингээд би яг нөгөө нийгмээ харах юм бол үндэ тийм байх боломж бага юм шиг санагдаж байна. Гэхдээ сахиусуудынхаа өгж байгаа мессежийг яг багаар нь хүлээж авъя. Ямар нэгэн байдлаар мөнгө бол орж ирж байна манайхаа. Цалингаа нэмэгдүүлж иж магадгүй, бизнесийн орлого сайжирж иж магадгүй. Тэгээ таад маань өөртөө бас ингээ айгүй сайн хувийн зохион байгуулалт сайтай байгаад өөрийнхөө энергийг яаж зарцуулахаа ингээд нэг юм арга ухаанаа олоод нэг юм голдролтой ордон штэ. Яг тэгчингүүд бас тэрний чинь шууд үр дагавар болоод мөнгө орж иж байгаа байж болно. За Demon of the Day хүзрээ харцгаая. Demon of the Day Demon-ийн маань сижил болохоор ийм сижил байна. Энэчнээс надад ягаад ч юм бэ цох шавж өгдөг штэ тий. Алтан тийм ээ. Тэр хөзөр амир мэдрэгдээд тах юм. Бишээ тэр шавж амир харагдаад тах юм. Тэгээд цоох таадад ямар нэгэн байдлаар бас онцгойж магадгүй. За Orias гэдэг демон гарч ирсэн байна. За астролог таадад бол маш чухал мэдээллийг авчрах болно гэж байна. За өөрийнхөө натал чартыг судалж үзээрэй. За тэгээд тэгж чадах юм бол бас тэнцэнээс агиох мэдээлэлүүд орж ирнэ гэж байна. За окей. Тэгэхээр энэчнээс надад юу орж ирж байна гэхлээр зэрэг байна штэ. Ажил карьерийн талбар дээр одоо гараг ирэхсүүд бол танд тусалж байгаа харагдаж байна. 11-р сард уулын түрүү хэлсэн шүү дээ. Будын буцалтайгаа тэгэхээр ажил карьер амар удааширдаг байхгүй юу? Гэтэл 2 дугаар группийнхний хувьд харин ч будын буцалт таад юм маань хувьд агиу тийм юу байна гэж байна. Үр дүнтэй байна. Будын буцалтаар юу хийхэд айгүй гой тохиромжтой байдаг гэхээр өмнө нь нөгөө нэг ихлүүлчээд дуусгаж чадахгүй байсан ажлууд тэ удааширсан байсан юм хүмүүдийг эсвэл төр орхицсан байсан ажлуудыг буцааж хийхэд айгүй гой ээлтэй байдаг. Яг нэг юм дуусгаагүй орхицсан ингээ онгорхоо орхицсан байсан юмнуудыг бүгдийг тас гээ хаагаад явхад айгүй гоё байдаг байхгүй. Тэгэд тийм ч учраас бас энээсээ дагуулла та нэг юм ямар нэгэн одоо өмнө нь хийж дуусгаагүй байсан юмнуудаа дуусгаад ингэнгүүд бас мөнгө төрөг орж ирээд байгаа байж магадгүй байгаа харагдаж байна. Тийм тэгэхээр ямар ч гэсэн 11-р сард бас гараг ирсэн одоо шилжилт хөдөлгөөнүүд бол танд ээлтэйгээр туснаа. Окей. Тэгээд таад маань өөрсдөө астролог сонирхдаг бол тэрийг бас нэг хараад үзээрэй. Одоо яг ямар хуу тантай холбоотой чухал шилжилт хөдөлгөөнүүд болоод байна. Тэрийг нэг анзаараад үзэхгүй тийм ээ. За тариа хөзрүүдээ нээж харцгаая. Judgment хөзөр гарч ирсэн байна. За дуудлага. За дараа нь болохоор зэрэг 6-гийн аяга буруу орж гарч ирсэн байна. Өнгөрсөн амьдрал. За тэгэнгуутаа 4-ийн сэлэн буруу орж гарч ирсэн байна. Амралт дуусч байна гэж.
За та хэд маань шууд утгаараа ямар нэгэн дуудлага хүлээж авч байгаа байж магадгүй мессеж авах, имэйл авах тий ямар нэгэн зүйлийн хариу ирэх ч юм уу нэг тиймэрхүү хүн болоод тэгээд тэр нөгөө нэг хариуг авангуудаа та хэд маань хөдөлгөөнд орж эхэлж байгаа харагдаж байна. Одоо жишээлх юм бол нөгөө визний хариу хүлээж агаад визнийхээ хариуг сонсчингуудаа за окей виз одоо ингэсэн юм чи одоо дараагийн асуудал алхмууд маань бол ийм байна гэдэг ингээд хийгээд явж байгаа ч юм уу. Эсвэл ажлын газар анкета өгсөн байсан бол тэр газар чи хариу ирээд за таны дараагийн алхмууд тодорхой болоод зураагаа гараад ирэх нэ. За ажлын талбар дээр хуучны ажлын хүн бас тантай холбогдож магадгүй. Энэ нөгөө нэг будын бүсэлтийн энерги аваад байгаа юм биш үү? Нэгдүгээр групп төр бас яг ингэж гарч ирсэн баггүй юу? Ажил карьер дээр нь өнгөрсөн амьд бол гарч ирээд байсан. Тэгэхээр хуучин ажлын хүмүүс чинь тантай холбогдож магадгүй харагдаж байна. Өмнө нь ажиллаж исэн газраас чинь санал ирж магадгүй харагдаж байна. Тэ таныг буцаагаад ажилдаа авъя ч гэдэм үү те нэг тиймэрхүү хүн болж иж магадгүй. Эсвэл өмнө нь хамтарч исэн хамтрагчтай одоо ажлын хамтрагч ч юм уу бизнесийн хамтрагч ч юм уу тийм хүн чинь танд руу эргээ холбоо барьж иж болно. За мөн дээрэс нь шүү дээ те өмнө нь эхлүүлчээ дуусгаж чадаагүй байсан ажлуудаа бол хийнэ гэж гарч ирж байна. За энэ бол нөгөө түрүүний ярьсантай маань угаасаа шууд холбогдолтой болоод явчихлаа. За түүнээс жилүүтэйгээр мэдээч хэрэг их аркана дээр бол энэ жажмент үзэр гарч ирсэн. Та хэд маань ажил карьерийн талбар дээр ямар нэгэн шин зүйл рүү бол яг яалтчгүй дуудагдаж эхлэхээр байгаа харагдаж байна те. За би нэг ийм шин юм хий, нэг ийм юмыг хий. Энэ лөө анхаарлаа хандуулъя те. Яг энийг л барьж аваад хийх ёстой маань гэсэн нэг ийм одоо сэрэлт явж ийн ажил карьерийн талбар дээр. За одоо түүх илүү судлаач гэдэг юм уу те ялцчгүй нэг яг нэг юм түүхийн талаар нэг юм судлах хэрэгтэй болчиход байна гэдэг юм уу аль эсвэл одоо өмнө нь нэг юм ботчоо тийм юм хийж ивэл гоё юм да гэж ботцсон байсан бол одоо яг тэрийг хийх тэр эрч хүч онгод цаг хугацаа нөхцөлтэй тэр бүх юмнууд ингээ бүрэлдэж байгаа байж болно. Ямар ч байсан таны дотроос ямар нэгэн зүйл маш гоёор одоо сэргэж ирж байна. Энэ нөгөө түрүүний маань лайт гэдэг хөзөртэй амар ойролцоо харагдаад байна надаа. Энэ хөзөртэй маань. Тийм ялцчгүй нэг юм хоёулаа ингээ сэргэн мандаад байгааз. Тийм тэгэхээр ажил карьерийн талбар дээр ч гэсэн та хэд маань нэг юм яах гээд байгааг нь мэддэхгүй нэг юм хавранхуу тий замбраагүй байдлаас яг ингээд юугаа далавчаа ингээд дэвээд гарч ирээд хамгийн дээр нь гараад бүх зүйлийг тодорхойгоор харж ийн том зургаар нь харж байна. За тий ажил карьер дээр ийм мессеж гарч ирлээ. За одоо хэдүүлээ хүн хоорондын харилцаа руугаа орцгоё. За хүн хоорондын харилцаа тэр тусмаа романтик хайрын харилцаагаа харцгаая. За clock буюу цаг гэдэг хөзөр гарч ирсэн байна. За ямар нэгэн зүйл дээрээс болвол хүн хоорондын харилцаан дээр хин нэгэнтэй жоохон төр зүрийн завсарлага авахаар байгаа харагдаж байна. Тийм одоо ялангуяа энэ дунд хүн амьтандаа түрүү нэг муудалцсан гэдэг үг надад амар орж ирээд байсан. Тэгэхээр хин нэгэнтэй муудалцсан болвол тэр одоо муудалцаанаа төр завсарлаа тэр хүнтэйгээ төр жоохон харьцаа багасгах те шууд салан мална гэсэн үг биш зүгээр яг ингээд нэг жоохон ингээд ирчээ багасгахгүй бол би бинлүүгээ арай л дэндүү асаад байсан энергийг намжаах юм үе шат руугаа 11 дугаар сард бол орно гэж харагдаж байна. За дараагийн хөзөр суралцах гэж юм тийм. Тэгээд энэ яг нэг юм ямар нэгэн хин нэгнээс төр зур ингээд зайгаа бариад төр зур ингээд намжаад энэ үеэрээ бол нэлээд одоо нэг нэгнээсээ суралцах ийм үе шат руугаа бол 11 дугаар сард илүүтэйгээр явж орохоор байгаа харагдаж байна. Тэгээ энэ нь ингээд одоо салж байгаа, сарнж байгаа, дуусж байгаа гэсэн үг биш. Тэрнээс илүүтэйгээр төрхөн зууртаа ингээд нэг жоохон амьсгал авах цаг зав зай хин хиндээ олгоод тэгээд аль альнаасаа ингээд суралцаад цаашдаа яах вэ гэдгээ нэлээд юм бясалгаж ботсон ийм цаг үеийг бол 11 дугаар сард харийн тал дээр хостой болон синглчүүд маань аль аль нь авнаа гэж гарч ирж байна. Синглчүүдийн маань хувьд бол магадгүй одоо хин нэгэнтэй тэ шинэ харилцааг эхлүүлэх юмсан гэж бодож исэн тэр бодлосоо хүртэл түр одоо жоохон амралт аваад тэ одоо шинэ хүнтэй болох юмсан гэж бодхоо болж иж бас магадгүй гарагдаж байна. За тариа хөзрөө нээж харцгаая. 8-ын зоос буруу орж гарч ирсэн байна. За lovers буюу дурлал тусаад буруу орж гарч ирсэн байна. За тэгээд хамгийн сүүлд нь Page of Pentacles зөв харж гарч ирсэн байна. Зоосны жанжин. Зоосны боол. Жанжин биш. За тэгэхээр тий яалтчгүй юу яаж ийн манайхаа ерөнхийдөө бол хэдүүлээ хүн хоорондын харилцаан дээр хин нэгнээс завсарлага авах цаг нь бол алюжинэ болцсон байгаа харагдаж байна. Тэгээд
нэг шинэ хүн бол орж ирж байгаа байхгүй юу? Нэг шинэ хүн бол орж ирж байна. За тэр нь болохоор зэрэг синглчүүдийн маань хувьд бол романтик байдлаар орж ирж байгаа байж магадгүй. Яг та одоо харьцаж байгаа хүнээсээ төр зууртаа завсарлага аваад тэгээ нэг шинэ хүн орж ирж байна. Тэгээ энэ шинэ хүн болохоор зэрэг яг нэг юм амлалт өөрчлөснөөр орж ирнэ. Танд айгүй их тийм хүлээлт үүсгэхээр байгаа харагдаж байна. Одоо итгэж болохгүй хүн орж ирж байна гэсэн үг. Тэгээд яг синглчүүдийн маань хувьд бол энэ хүн нь ийм танд нэг юм за би энэ хүнд итгэж болох юм байна. За ингээд ерөнхийдөө амьдралтай харагдаж байна гэдэг айгүй тийм барьцтай ийм нэг хүн ямар ч байсан орж ирж байгаа харагдаж байна. Энэ хүн хитрхи ингээд тань руу ингээд бүр амар хайраар бөмбөгдөөл тэ чихэн дээр цэцэг ургуулаад ингээд ахгүй яг нэг юм үүлэн хөдлөн тэ өвгөн бүх юм ингээд нэг юм айгүй тийм баримжаатай барьцаатай амьдралтай байхаараа харагдаж байна. За хостой хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг хостойгоо бол бас муудалцах магадлал бол ер нь өндөр байгаа. Эсвэл ер нь ихэнх нь хувьд баг муудалцсан явж байгаа байх. Тэгээд энэ дээр болохоор зэрэг за яг ингээд амар хичээгэлээдэг яг юунд болохгүй байна гэдгийг айгүй тийм бас нэг юм буур сууртаагаар харж эхэлнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр би бинлүүг ингээ амар асаад тэ бүр ингээл амар хэрүүл мэрүүл хийгээдсэн хосууд манд байгаа бол 11-р сард ер нь хэрүүл хийхээ зогсоогоод за wait тэ юу болоод байна байж байгаарай. Түр хүлээ, түр завсарлаа, time out тэ яг юунаас болоод хэрэлтэй та яг гол учир нь хаана байна гэд ингээд одоо яг бодтой дүн шинжилгээ харилцаан дээр бол хийж эхэлнэ гэж гарч ирж байна. Тэ ямар ч байсан өдийг хүртэл ингээд хийгээд ирсэн юмнууд маань зарим юмнууд нь болохгүй байгаа учраас ингээд муудалцчаад байна тий хоорондоо хэрэлдээд байна муудалцаад байна. Тэгэхээр яг энийг бүр нөгөө уг үндсээр нь засахын тулд юу хийж болох вэ гэдэг дээр аль талаасаа хосууд маань нэг юм жоохон окей за одоо болий гэдэг нэг жоохон тэхээр байгаа харагдаж байна. Тэгээд мэдээж хэрэг түрүүн баахан дахин давтаж хэлсэн шиг тий сална гэсэн үг биш. Ямар ч гэсэн нэг юм амьсгаа аваад аль алиндаа зай өгч гинэ. За хүн хоорондын харилцаа хайран дээр бол ийм мессеж гарч ирлээ. За ингээд ерөнхийдөө бол 2 дугаар группийнхний маань нээлттэй уншлага үгээр дуусаж байна. За би одоо нэмэлт хэсэг рүү орноо. За нэмэлт хэсгээрээ юу асуух вэ гэхлээр зэрэг уламжлалт ёсороо 11-р сард болгоомжуулж зайлсхийх зүйлс, за орж ирж байгаа ивэлүүд буюу хийхэд ээлтэй зүйлс, за тэгээд цоо шинээр таны амьдралд орж ирж байгаа нэгэн сюрприз. За тэгээд мөн дээрээс нь би энэ шинэ new partner те энэ дээр бол нэмэлт уншлага авъя гэж бодож байна. Яг хайрын уншлага гэж нэг аваа зүгээр найз нөхдийн уншлага гэд хоёр хуваагаад аваад уншия гэж бодож байна. Тэгэх юм бол бүр яг илүү юутай амьдралтай болоод ирэх бах илүү логиктой болох бах. За тэгэнгუутаа болохоор хамгийн сүүлд нь 11-р сарда төлөвлөсөн ажил нь хэр бүтэлтэй байх вэ гэдгийг бас харж өгнө. Сахиусаас хариулт авах болно гэсэн үг ээ. Ямар ч зүйлж болно та тэрийг өөрөө дотроо бодоод те 11-р сарда тавьсан зорилтоо бодоод байж итэл би танд сахиусуудаасаа хариултыг авах болно гэсэн үг. Хэрвээ та нэмэлтийг худалдаж авах хүсэж байгаа бол пин комент буюу хамгийн ихний комент дээр үлдээсэн холбоосоор ороод зааврын дагуу худалдан авалтаа хийгээд нэмэлт хэсгээ шууд хүлээж авч үзэх боломжтой байдаг шүү. За тэгээ нэмэлт авсан ч бай аваагүй ч бай 11-р сард нь томоос том амжилтыг хүсье. Тэгээд хэдүүлээ дараахаа бичлэгээр уулзъя. Бүгдээрээ баяртай. За 3 дугаар группийн маань уншлагатай тавьмаар л та хэдийхээ 2025 оны 11-р сарын төлөв байдлыг харж өгөхөд бэлэн болсон байна. За та хэдий маань сонгосон хөзөр болохоор энэ star гэдэг од гэдэг хөзөр байгаа. За од хөзөр маань болохоор зэрэг хэд хэд утгаа хилдэгдэг. Гэхдээ миний хувьд болохоор хамгийн чухал утгаа нь нэгдүгээрт анхаарлын төвд байх, хоёрдугаар болохоор зэрэг итгэл найдвар дүүрэн байх гэсэн аюу тийм эерэг утгатай байдаг. За энэ хөзрийн хувьд болохоор зэрэг divinity буюу одоо тэнгэрлэг байдал те сүнслэг байдал, за хөтөч, за мөн дээрээс нь одоо зөв чиглэлтэй байдал зэргийг илэрхийлдэг ийм хөзөр байгаа гэж байна. За мессеж нь болохоор зэрэг та одоо өөрөөсөө ч илүү том зүйлээр одоо хөтөчлүүлж байна. За тэгээд тийм учраас энэ мэдлэгт маш гоё тухтай байгаарай гэсэн ийм мессеж гарч ирсэн байна. Тэгэхээр 11-р сар бол та хэдийн маань хувьд нэлээд сүнслэг, нэлээд анхаарлын төвд байх, бусад хүмүүсээс илүү тодорхой те. За тэгээд мөн дээрээс нь итгэл найдварыг тээж байгаа ийм гоё сар болохоор харагдаж байна.
За илүү гүнзгийрүүлээд уншлага руугаа орохоос өмнө хэдүүлээ энергийн шалгалтыг хийчихье. За энергийн шалгалт дээр 3 дугаар группийн хэмнэн дээр маань 3 хөзөр гараад ирсэн байгаа. Тэгэхээр хэдүүлээ гурвангийн нээж харцгаая. За эхний хөзөр 2-ын сэлэм. Окей. За тэгээд 2-ын зоос хамгийн сүүлд нь болохоор зэрэг Knight of Wands буюу галын жанжин гарч ирсэн байна. Окей, тэгэхээр 4-р групп гэдэг нь яагаад 4-р группийн уншлагт байхгүй штэ. Гэхдээ 4-ийн тоо та хэдийн хувьд чухал тоо байгааж магадгүй тийм. Окей. 11 сарын 4 таадын маань хувьд чухал тоо байж магадгүй. Эсвэл таад маань өөртөө 4-ний өдөр төрсөн ч юм уу 4-р сар төрсөн ч юм уу тийм хүмүүс бас байж магадгүй. За 2-ын сэлэм 2-ын зоос. Тэгэхээр ямар ч байсан одоо гол цөм энерги нь болохоор зэрэг 3-р группийн маань ямар нэгэн зүйл дээр шийдвэр гаргах гээд гаргаж чадахгүй байгаа байдал ажиглагдаж байна. Сүүлийн үед те за одоо яг уу энэ дээр яг ямар шийдвэр гаргах вэ гэд маш их бодож байгаа байдал бол ажиглагдаж байна. Тэгээ та хэдэд маань зарим зүйлс яг одоогоор тодорхойгүй байгаа нь маш тухгүй одоо мэдрэмжийг өгж байгаа гэж харагдаж байна л да. Тийм одоо хоёр хүний дундаас нэгийг сонгох хэрэгтэй болдог ч юм уу, ажилласаа гарах уу байх уу, нутаг орон солих уу байх уу те нутагтаа буцах уу байх уу ч гэдэг юм уу. Эсвэл одоо мэрэгжил сонголт гэдэг ч юм ингээ ямар нэгэн зүйл дээр яг нэг юм яг хоёртжоод байгаа байдал ажиглагдаж байна л да. За энэ бол маш гол одоо цөм энерги нь явж байна. Тэгээ хэрвээ та үнэхээр сүүлийн үед бол яг хоёр доод те яг яах вэ гэдэг уучраа жоохон олохгүй байгаа бол зөв группээ сонгосон байна гэсэн үг. За дараагийн талаараа галын жинжин за 3 дугаар группийн маань Арслангийн ордны нар сар мандалцтай хүмүүс байж магадгүй байгаа харагдаж байна. Арслан болон Номын ордны нар сар мандалцтай хүмүүс байгаа харагдаж байна. Заавал таархалгүй. Гэхдээ энэ бол одоо жижиг мессежнүүдийн маань нэг. Нөгөө төгөр болохоор зэрэг хайр дурлалтай холбоотойгоор за хоёр хүнд бас дурлцаад байгаа. Хоёр хүнд сайн байгаа ч юм уу, хоёр хүнд шохоорхоод байгаа бас хүмүүс байгаа гэж магадгүй. Тийм. За мөн дээрээс нь болохоор зэрэг сүүлийн үед ерөнхийдөө энерги айгуу гоё ихсэх хүсэлтэй байгаа хүмүүс үж болно. За мөн дээрээс нь ямар нэгэн одоо спортоор хичээлхийг хүсэж байгаа эсвэл хичээлээд ихэлсэн байгаа хүмүүс байгаа бол бас зөв группээ сонгосон байна. Тэр тусмаа надад биш тэ гимнастик орж ирж гин. Ялангуяа ингээд төрнэкэн дээр юу дасгал хийж байгаа ч юм уу. Тийм эсвэл юм нэг юм жад сэлэм мэлэмтэй ямар нэгэн юм зэвсэгтэй холбоотой бас байж болно. За тэгэнгუутаа сүүлийн үед ажил амьдрал нь ер нь бол маш завгүй байгаа. Ер нь их тийм самгарцсан энерги амар их байгаа харагдаад байгаа байхгүй. Ингээд нэг өглөө босч ирээл за би өнөөдөр тийм юмнууд хийн гэл тэгснээ ингээл дараагийнх нь өдөр нь гинт ингээд энерги нь ингээл доошоо унаал те. Ингээд нэг юм тэнцвэрээ олж чадахгүй байгаа бас хүмүүс байгаа бол зөв группээ сонгосон байна гэсэн үг ээ. Тэгээ нэг бол амар хэтрүүлж идэл, нэг бол амар одоо дайет хийгээл те ингээл хоолны дэглэм барайл ингээд байгаа ч юм уу. Яг нэг юм хоёр туйл руу ингээд савчаад байгаа хүмүүс бас зөв группээ сонгосон байна. За сүүлийн үед нүдний шил тааруулсан ч юм уу. Эсвэл нөгөө нэг хараа тэглэх мэс тасалд орох гээд хөдөлтөж байгаа хүмүүс байж болно. Ямар ч байсан нэг нүдтэй холбоотой. Тэгээ нүднийхээ хараамаараа сайхан шалгуулсан ч юм уу тийм хүмүүс байгаа бол бас зөв группээ сонгосон байна гэж орж ирж байна. За ерөнхийдөө иймэрхүү зүйлс орж ирж байна. Тэгээд аль нэг нь танд таарсан бол та зөв группээ сонгосон байна. Өргөжлүүлээ сонсож болно гэсэн үг ээ. За окей. За тэгэхээр зэрэг 11-р сар 3-р группийн маань ямар байх вэ? Хэдүүлээ дахиад нэмэлт Oracle хөзрүүд татъя. За та дээр маань бас дахиад 2 Oracle хөзөр гараад ирсэн. Би бол групп болгон дээр нэгийг татчихсан. Тэгээ хоёулаа гараад ирсэн учраас хоёулангийн авсан байгаа. За нэг нь болохоор зэрэг за хин нэг уучлах боломж, за нөгөөдг нь болохоор зэрэг ямар нэгэн зүйлийг асуух гэж байна. Асуух аль эсвэл одоо туслалцаа хүсэх те. За тэгэхээр хоёулангийн ингээд унших юм бол за хин нэгнээс 11-р сард уучлалт гуйх магадлалтай байгаа харагдаж байна. Аль эсвэл хин нэг нь танаас уучлалт гуйх магадлалтай байгаа харагдаж байна. За ялангуяа 11-р сард одоо будын буцалц тохиож байгаа учраас энэ үеэр нөгөө нэг дуусгаж амжаагүй зүйлсүүдийг дуусгар болгох тиймэрхүү хийхэд аягүй гоё ээлтэй байдаг. Тэгэхээр хин нэгэндээ муудалцсан эсвэл хин нэгэнд хэлж амжаагүй үгс байсан бол 11-р сард ерөнхийдөө яг тэр үгсээ хэлээд тэр зүйлийг ингээд дуусгах бол маш сайн бөгөөд ээлтэй байж чадах болно гэж харж ирж байна. За тэгэнгуутаа ерөнхийдөө ингээд нөгөө нэг энэ
од хүзэртэйгээ хамтдан ингээ харах юм бол тийм та хийдвэ штэ те ямар ч байсан гэсэн 11-р сард бусад саруудаас илүү маш тийм дээгүр хэлбэлцлийн энергитэй байх болно гэж гарч ирж байна. Тийм ч учраас энэ хүнийг уучлах эсвэл хүнээс уучлалт гуйж байгааг нь сонсох, өөрөө хүнээс уучлалт гуйх гэдэг иймэрхүү юм хийхэд бол маш амархан байх болно. Та тэрийг нэг амар хүндрүүлж хүлээж авахгүй, эгондоо бас баригдаад авахгүй. Яг гэвэл энерги нь ерөнхийдөө бол нэлээд дээшээгээ тэтгэм хөр нэлээд идэвхтэй байхаар сар тохиож байгаа харагдаж байна л та. Тэгээ тийм учраас таад маань те за өмнө нь ингээл хин нэг амар уурлал гомдол ингээд өгсөн бол тэдгээр хүмүүсийг сэтгэлээсээ тавьж явуулахад 11-р сард хамаагүй амархан байх болно гэж гарч ирж байна. За дахиад өөр талын мэдээллүүдийг тариа хөзрөөсөө харцгаая. За эхний хөзөр болохоор зэрэг transformation буюу хувьсал. Энэ болохоор зэрэг уламжлалтаар бол нөө death буюу үхэл хөзөртэй дүүцдэг хөзөр гэж байгаа. За truth буюу үнэн. За тэгээ хамгийн сүүлд нь suffering in silence гэдэг. За окей. Тэгэхээр 3 дугаар группийн маань ерөнхийдөө бол яг өөрийг нь амар хүндрүүлээд байсан ачаануудыг 11-р сард айгу нэгдүгээр яг хаях гэж бол нэг орж ирэхгүй байна. Гэхдээ тэрийг нөгөө даах хүч чадал нь илүү болж ирж байна. Тэгээ өмнө нь болохоор зэрэг ингээл яг хичээлдээ амар баригдаал, дарагдаал ингээд идвэсэн бол 11-р сард болохоор зэрэг өмнөх шигээ яг адилхан хичээлээ хийж байгаа. Гэхдээ одоо танаар ирж байгаа ачаал нь хамаагүй багассан санагдна гэж байгаа байхгүй. За мөн дээрээс нь болохоор зэрэг хэдүүлээ 11-р сард бол ер нь талын маш олон өөрчлөлтүүдийг бол мэдрэхээр сар болж байгаа харагдаж байна. Тэгээ тэрийг болохоор зэрэг хэдүүлээ за ажил тэрээр болон хүн хоорондын харилцаанаас бол харах боломжтой байх болов уу гэж бодож байна. 11-р сард бас дээрээс нь та хэд маань ямар нэгэн шин зорилгыг сэтгэлдээ тээж эхэлж магадгүй байгаа харагдаж байна. Тийм өмнө нь ялангуяа ингээд нэг юм руу зорж айгүй их ингэж явдаг байсан болол энэ удаад шин бас нэг юм зорилт болол орж ирж байгаа харагдаж байна. Тэгээд энэ нь танд өөрөө бас айгүй их тийм шин одоо нэг тийм гоё шинжлэгдсэн энерги гэдэг шүү дээ. Тийм энергиэр таныг цэнэглэж өгж байгаа байж магадгүй. Тэгээд тийм учраас ерөнхийдөө ингээд одоогоор яг ингээд танд жоохон хүн санагдаад байгаа амьдралын ачаанууд те хийх ёстой ажлууд ингээд завгүй маггүй байх те тэгээ би ядрах гэд энэ юмнаас бол яг энэ шин зорилго чинь таныг аюу гой чөлөөлж өгж байгаа харагдаж байна л да. Тэгээ цаанаасаа ингээд яг нэг юм зөвхөн өөрөөсөө л ингээд хамаагүй ич хүчээ гаргаад ингээд зовоод авах биш те ертөнцөөс гэдэг юм уу сахиусуудаасаа яг энерги ингээд чаналдаад тэгээ өөрийнхөө биеэр урсгаад тэгээ тэрийг ингээд гаргаад ирэнгууд ядралт айгу эрс багсаж ирдэг. Яг тийм энергийг айгу мэдэрнэ гэж харагдаж байна. За энэ өөрчлөлт нь яг юутай холбоотой байх вэ гэдэг нэмэлтээр асууя. За энэ өөрчлөлт нь юутай холбоотой байх вэ? Тий 3 дугаар группийн маань бас сүүлийн үед жоохон нэг тийм сэтгэл гутрал жоохон байгаад байсан байж магадгүй. Одоо хин нэг нь гомдсон тий ялангуяа таадэд маань уучлал энэ төр гэж гарч ирсэн учраас хин нэгэнд айгу гомдсон хин нэгнээс болоод зүрх шархалсан ч юм уу тий тиймэрхүү юм бас сүүлийн үед жоохон тохиолдсон байж магадгүй байгаа харагдаж байна. Тэрнээсээ болоод ерөнхийдөө нэг юм энерги нь жоохон унтсан байсан яг мэдрэмж бол надад төрж байна. Тэгээ 11-р сард болохоор зэрэг яг тэр тал дээр ингээ шин салхи орж ирээд те энерги нь гоё шинжлэгдээд дээшээ өргөгдөөд за тэгээ тэр хүмүүсийг ингээ сэтгэлээсээ тавьж явуулах, уучлах, эсвэл хин нэгний гомдоосон бол өөрөө уучлалт гуйх гэдэг иймэрхүү юмнуудыг хийснээр ер нь л нэг тэр чигээрээ ингээ нэг юм хөнгөрж байгаа энерги л амар ажиглагдаад байна л да. Мэдрэгдээд байна. Яг нэг юмнаас ингээ хөнгөрөөд те гэт нэг сайхан санаа амарч байгаа нэг тийм мэдрэмж бол төрж байна. Тэгээ энэ нь л хороо зэрэг яг та эдийн энэ шин зорилттой айгу холбоотой. За үнэхээр энэ дунд бол ингээ хин нэг нь гомдсон дээс одоо хүн хоорондын харилцаан дээр магадгүй романтик хамтрагчтай ч юм уу харьцажсэн хүндээ ч юм уу тэ найз хүнээзлуудаа ч юм уу ингээд гомдсон хүмүүс байгаа бол 11-р сард ерөнхийдөө тэр гомдол маань тайлагдаад шинэ хүнтэй учирч магадгүй. Тэгээ тэр хүнийг ингээ бодож модоод ингэнгууд нөгөө хүнийгээ бас жоохон мартах, уучлахад хамаагүй амархан болоод ирж байгаа харагдаж байна. За энэ 20 дээр байгаа те truth буюу үнэн. За уламжлалтаар болохоор зэрэг энэ маань нөгөө нэг judgment үзэр байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр
13-20 дугаартай энэ хоёр хөзөр маань хоёулаа ерөнхийдөө яг ийм өхөл дахин төрөлттэй шинжилэлт, трансформац тэ иймэрхүү юмнуудыг ярьж байдаг. За тэгээ энэ дээр хэдүүлээ дахиад нэмэлт нэг тодруулга авъя. За хүлээлтнээс бол гарна гэж харагдаж байна. Тийм тэгэхээр юмс айгүй тодорхой болж ирнэ гэж байгаа байхгүй. Ялангуяа яг энэ будын буцалтын энергиэс шалтгаалаад яг таныг нэг юм хойшин татаад байсан те таны хүлд ингээд чирэгдээд байсан юм ачаанууд ерөнхийдөө нэг нэгээр ингээд тасраад байхгүй болно. Миний нүдэнд яг юу харагдаад байгаа гэхээр яг ингээд урагшлах гэхлээр зэрэгтэй ингээд хөлнөөс нь ингээд баахан юм том буул хар чулуунууд уяа хайцсан. Тэгээ тэрнээс болоод ингээд нэг юм жоохон удаашралтай тэгээ энерги хүндрэлтэй тэгээ ийм байгаад байсан. Тэгээ энэ нь та хэдийн маань бие дээр бас амар мэдрэгдэжсэн байж магадгүй юу ч идсэн гэсэн, яаж ч унтсан гэсэн цаанаасаа л нэг юм бие ингээд хүндрээд байгаа тий. Тэгээ яг тэрнээсээ ерөнхийдөө яг чөлөөлөгдөж байгаа. Тэр одоо хөлнөөс ч уягдсан байсан тэр чулуунууд ингээд таслаад явж байгаа харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд хүлээлтнээс гарна гэхлээр зэрэг яалтчгүй 3 дугаар группийнхэнд маань 11-р сард ингээд таныг гомдоосон тэр хүмүүс танаас уучлалт гуйх магадлал бол маш өндөр байгаа. Ялангуяа яг будын буцалтын үеэр гэж бол харагдаад байна гэсэн үг. За энэ бол ерөнхий төлөв байлаа. За одоо тэг хэдүүлээ болохоор илүү нарийн мессежүүдээ авъя. Эхлээд хэдүүлээ ажил карьер сурлаг хөдөлмөрөөр харцгаая. За ажил карьер сурлаг хөдөлмөр мөнгө төгрөгийг нь харахад бэлэн болсон байна. За эхлээд хэдүүлээ мэдээжийн хэрэг Oracle хөзөр татаж харцгаая. За энэ болохоор зэрэг Divine Abundance хөзөр манаага. За Visualize Abundance in all form. За 11-р сард та хэд маань нэлээд хөөрхөн манифест хийхээр харагдаж байна. Одоо 2025 он ерөнхийдөө дуусах төгсөж байгаа учраас тий. За 2026 онд ер нь яах вэ мах уу гэдгээ хараад тэгээд за энэ хүртэл нэг ажил карьер сурчлаг хөдөлмөр маань иймэрхүү байлаа. Цаашдаа ер нь яах вүлээ, дараагийн алхам юу вүлээ гэдгээ нэлээд бодож за тэрэн дээрээ бясалгаж магадгүй манифест гэдэг хүмүүс байгаа бол манифест хийж яг ирээдүгээ нэлээд толгоондоо буулгаж харна гэж харагдаж байна. Тэгээ энэ нь болохоор зэрэг эргээд та хэдэд маань маш одоо гайхалтай тийм ирч хүчийг өгөх болон мотивацийг өгөх болон тий одоо яалтчгүй тий ингээд 2025 он маань дуусахаар болоход өгч जैन. Тэгэхээр 2026 онд ер нь юу манифест хийх вэ? Юу хүсэж мөрөөдөх вэ? Юуг биелүүлэх вэ гэдгээ нэлээд бодож байгаа харагдаж байна. За тэгээд ер нь 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань бол цаанаасаа яг ингээд одоо нөгөө бичиж-мичижтэй манифест хийх ямар нэгэн зан үйл гэхээсээ илүүтэйгээр яг одоо таны мөрөөдөл биелж байгаагаар сайн төсөөлж бодох нь өөрөө маш тийм таны одоо өгөгдсөн шидийн хүчүүдийн нэг байгаа харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр 11-р сар таад маань ер нь нэлээд ирээдүгөө чиглэсэн энергитэй байх болно. Тэгээ тийм ч учраас угаасаа цаанаасаа бас энерги маань нэлээд хөнгөрж шинжлэгдэж байгаа харагдаж байна. За дараагийн Oracle үзээр татаж харъя. Aim гэдэг үзэр. За тэр яг хэдүүлэнгийн ярьж байсан юм гарч ирж байна л да. Тийм энэ aim гэд инженеэс надад болохоор зэрэг яг энэ демоны маань утгаас илүүтэйгээр нөгөө талаас ингээд нөгөө нум сум харуулах надад бас яг санаанд орж ирээд байгаа байхгүй юу. Тэгээд яг ингээд өөрийнхөө зорилтыг яг хараад тэгээд нум сум харуулхад ч хүний хараа амар сайн байх хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгээд яг ингээд онлоод байгаа онлоод гэдэг шиг яг тэр энерги инженеэс бол надад маш ихээр мэдрэгдэж байна. Тэгэхээр 11-р сард бол ажил карьерийн талбар дээр 3 дугаар группийн маань яг өөрийнхөө байг онилж харж байгаа харагдаж байна. За одоо яг дараагийн алхам бол энэ миний дараагийн бай бол энэ гэдээ яг ингээд одоо локин хийнэ гэж ярьдэн штэ тий ингээд төвлөрөөд ингэж байгаа харагдаж байна л да. За гол мессеж нь болохоор зэрэг за өөрийнхөө дотор байгаа тэр хүчтэй одоо галыг асаа. За тэгээд тэр галаа ашиглаад өөрөө чинь зам цатаа болж буй бүхнийг нэрхэс бүү гэж байгаа байхгүй. Тэгэхээр 11-р сард хэдүүлээ ерөнхийдөө ажил карьерийн талбар дээр бол эрч хүч бол нэлээд өсөж мандах байгаа харагдаж байна. Таад маань яг нэг энэ гой шинжлэгдсэн энергиэрээ хөтлөгдөөд ажил карьерийн талбар дээрхтэй хичээл сурлага мурлаг гэх тиймэрхүү юмнуудаа бол нэлээд гой хийж чадна. Бүр яг ингээд будаа олгож байгаа энерги бол энэчнээс надад айгүй хүчтэйгээр мэдрэгдэж байна. За тэгээд энэ маань эргээд та хэдийн маань энэ star буюу од хүзэртэй холбогдож байгаа одоо хамтран суралцагчид эсвэл офис дээр хамтран ажилладаг хүмүүс чинь энийг чинь бол нэлээд анзаарч харах болно гэж харагдаж байна. За Oracle тарай хөзрүүдэд нээж харцгаая. За эхний хөзөр болохоор зэрэг за 6-гийн саваа гарч ирсэн байна. За 6-гийн саваад өстө буруу харж гарч ирсэн. За дараагийн хөзөр дахиад star хөзөр гарч ирсэн. Маш гоё тий. Яалтчгүй энэ хөзрийг би нээгээгүй байхдаа энэ star хөзөр тий од хөзөр маань ингээд
чухал байгаа юм шиг санагдсан чи яг од хөзөр тарай хөзөр дээр гараад ирлээ. За дараагийн хөзөр болохоор зэрэг 5-ын зоос гарч ирсэн байна. За өмнө нь ерөөсөө ингээд бүтээгүй эсвэл бүтэлгүүцсэн тэгээ дундаас нь хайсан тиймэрхүү юмнуудаа та хэд маань эргэж харахаар байгаа харагдаж байна. Тэгээ эргэж хараад заавал тэрийг үргэлжлүүлнэ аль эсвэл ингээд нэг тийм өөрийгөө хүчлээл те хийх дургүй юмнуудаа хийн гэхээсээ илүүтэйгээр тэр зүйл анхнаасаа яагаад бүтээгүй вэ гэдгийг та хэд хувьдаа бол аягуулсаа ойлгоно гэж байгаа байхгүй. За ингэснээр болохоор зэрэг 3 дугаар группийн маань магадгүй өөртөө жоохон ихтгэлгүй болсон те өмнөх ингээд одоо юу гэдгийг шалгалтын дээр унж исэн ч юм уу аль эсвэл яг ингээд хүссэн оноогоо авч чадаагүй те ажил карьерийн талбар дээр болохоор зэрэг одоо квотандаа хүрч чадаагүй те зорилттой хүрч чадаагүй гэдэг ч юм уу энэс болоод ингээд за бүр шуудхан хэлэхэд магадгүй дарагдаа загнуулж исэн аль эсвэл одоо багштаа загнуулж исэн тий эсвэл одоо гэрийнхэн нь ингээд муу дүн авсны чаа хараад таныг ямар нэгэн байдлаар тий шүүмжилсэн ч юм уу энийг юм шүүмж хүртсэн тий тэгээ та өөрийгөө ингээд амар дутуугаар мэдэрч исэн энэ байдал бол 11-р сард энэ одоо од хөзрийн энергиэр нучин дарагдж байгаа харагдаж байна. Тий. Тэгээ яагаад вэ гэхэлэр зэрэг энэ зүйлийг та өөрөө тэнэгдээ, арчаагүйдээ, залхуудаа, мангартаа тий хичээлээ муу хийж чадахгүйдаа, тэнэгдээ ч юм уу тий оюуны бие хүрэхгүй байгаатай ч юм уу тэрнээс ерөөсө болоогүй гэдгийг 11-р сард айгүй ойлгож байгаа харагдаж байна. Тэгээ тийм учраас ингээд өөрийнхөө үн цэнийг буцааж олж авч байгаа одоо яг л яалтчгүй ингээд бүр яг нэг юм амар баларцсан байж байгаа сэргэн мандалтын үе рүүгээ ороод байгаа харагдаж байгаа байхгүй манай 3 дугаар группийнхан. Тэг ингээд окей за дүн гэдэг чинь яг үнэндээ те миний үн цэнийг илэрхийлэх зүйл биш юм байна те аль эсвэл нэг таны гаргасан нэг ганц нэг сонсон шүүмж бол таны хинбэ гэдгийг ерөөсө тодорхойлохгүй байна гэдгийг зүгээр ингээд логик тархиараа те надаас сонсоод биш бусад хүмүүсээс сонсоод биш яг зүрхнээсээ одоо бүр яг гидсээрээ ингээд мэдэрч чадна гэж аахгүй мэдрэмж ингээд хүний гидсэнд яг нэг амар мэдрэгдээд байдаг да мэдгүй эсвэл миний хлав тэгдэг ямар ч байсан ингээд айгу гүн гүнзгийгээр энийг мэдрэх болно гэж байгаа байхгүй. Тэгээ тэгж чадсанараа та хэд цаашдынхаа одоо ирээдүй те за ингээд нэг юм чиглэлээ өөрчилж байгаа. Тэр чиглэлээ өөрчилснээр болохоор зэрэг ингээд сэргэн мандж байгаа те өөрийнхөө үн цэнийг илүү ойлгож байгаа ийм нэрийг харагдаж байна л да. Тэгээд надад бас нэг хажуугаар сайн орж ирсэн мессеж юу вэ гэхэлэр зэрэг 11-р сард биш үү та хэд өөртөөхөө нэр хүндийг буцааж олж авна гэж байгаа байхгүй. Ялангуяа сүүлийн саруудад ингээд өөрийгөө амар сул дорогоор мэдэрсэн, бүтлгүүгээр мэдэрсэн, үнэхээр шууд утгаараа одоо бүтлгүүцсэн ч байж болно. Тэнгүүд одоо тантай хамтран ажилладаг хүмүүс, тантай хамтран суралцдаг хүмүүс бол таныг тэр үед тухайн үед шүмжилж ийсэн да таныг одоо басамжилж ийсэн да бол 11-р сард харамсна гэж орж ирж байна. Яг бол 11-р сард та хэд маань ямар нэгэн зүйлээрээ цойлох гээд байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр одоо жишээлх юм бол математик дээрээ унж исэн байла тий. Тэгээд тэрнээс болоод ингээд ангийнхан чи ингээд энэ ингээд одоо хичээлдээ унждаг ч юм уу эсвэл багш чи ингээд таныг энэ угаасаа бүр ингээд ийм хүн тий ийм сурагч юм байна. Ийм хичээлийг хийж чаддаггүй сурагч юм байна. Тий хичээлдээ анхаардаггүй сурагч юм байна гэд таны ингээд хувь хүн рүү амар тавшилж исэн байгаа харагдаад байна л та. Тэнгүүд 11-р сард болохоор зэрэг одоо та мат дээрээ биш ч гэсэндээ магадгүй одоо юу гэдэг уран зохиол дээр ч юм уу эсвэл одоо нийгмийн шинжлэх ухаан дээр ч юм уу те өөр нэг ямар нэгэн хичээл дээр ингээд амар цойлоод те медаль хүртдэг ч юм уу бүр амар амжилттай ихтгэл тавьдаг ч юм уу тэнгууд нөгөө математикчин багш хараад зүгээр л маттаа нэг тийм сонирхолтой хүүхдэл байсан юм биш үү гэдэг ч юм уу те ингээд таныг өмнө нь айгу хатуу үгээр шөмжилж исэн хүмүүс бол ер нь бол 11-р сард амаа барина гэж гарч ирж байна. Тэгээд энэ нь эргээд төрөний маань ерөөхий төлөв байдал болох те танаас хүмүүс уучлалт гуйх ч юм уу нэг тиймэрхүү яг шууд утгаараа танаас уучлалт гуйхгүй байсан ч гэсэндээ цаанаасаа ингээд нөгөө харамсаж байгаа энерги нь бол танд мэдрэгдэнэ гэж гарч ирж байна. Ер нь бол тийм нэг тийм жоохон өшөө авалтын сар болоод байгаа юм шиг санагдаж байна манай 3 дугаар группийнхэнд. Тэгээ энэ нь болохоор зэрэг танд маш гоё буцаад өөрийнхөө нэг юм үн цэнийг олж байгаа тий өөртөө итгэлээ буцааж олж авч байгаа харагдаж байна. Тэгээ түүнээсээ улбалаа та хэдийн маань царай хүртэл гэрэлтээд ингээд хуцлагтаа хүртэл та маань өмнө нэг юм хааш яаш сулбар хуц өмсдөг байсан бол 11-р сард ингээ хамгийн гоё дүүхлээ өмсөд хамгийн гоё пижака өмсөд явж байгаа харагдаж байна. Тэгээ тэр нь бол бас маш гоё ийм сэргэн мандалтын энергийг бол мэдрүүлж байна. За энэ бол ажил карьералаа. За одоо хэдүүлээ хүн хоорондын харилцаа романтик амьдрал руугаа орцгоё. За хүн хоорондын харилцаа.
За мөн дээрэс нь романтик амьдралаа харж байгаа хэдүүлээ. Миний сарнаа хөдөлчлөө. За oracle хөцрөө харцгаая. Temptation. Окей. За karmic relationship. Хоёр гарч ирсэн байна. За temptation нь болохоор зэрэг одоо хин нэгэн таныг ингээд урьдах гэж оролдох, увдсдах гэсэн утгатайгаа тэ одоо болохгүй гэдгийг мэдж байгаа мөртлөө ингээ хадцчмаар санагдах тэ дэглэн барьж байгаа мөртлөө зармаг хараад идчмээр санагдах яг тиймэрхүү нэрийг илэрхийлж байгаа. За тэгээд үйл өөрийн харилцаа. Окей, энэчнээс надад юу ажиглагдчих байна вэ гэхлээр зэрэг 11-р сард 3-р группийнхэн маань өмнө нь таны юу ингээд тэ болохгүй гэдгийг мэдсээр байж иж ингээд очоод хийчмээр уулзчмаар жишээлх юм бол энэчнээс надад яг ямар нэрийг мэдрэгдээд байна вэ гэхлээр зэрэг тэ одоо нэг юм toxic ex танд байдаг байлаа гэж бодъё л та. Тэнгуут toxic ex-ийг toxic гэдгийг нь маш сайн мэдж байгаа. Амар хортой харилцаанд байснаа та мэдж байгаа. Тэгсэн хэрнээ буцаад тэр хүнтэйгээ уулзмаар бичмээр санагдаад байдаг. Яг энэ нэг юм цагтансан газрыг илэрхийлээд байгаа байхгүй юу? За тэрэн дээр нь 11-р сард өөрчлөлтүүд орж ирж байгаа гэж харагдаж байна. Ямар өөрчлөлт орж ирэхийг тариа хөзрөөс асууя. За хоёрын саваа гарч ирж байна. Окей, гоё. За Wheel of Fortune за гоё харагдаж байна. За тэгэнгуутаа хамгийн сүүлд нь болохоор зэрэг 6-ын саваа маш гоё. За окей. 3-р группийнхэн маань 11-р сард ямар нэгэн үеийн үрийн харилцааг дуусгар болгож байгаа харагдаж байна. Та энэ харилцааг даван туулж байгаа харагдаж байна. Яг ялалтаар дуусгаж байгаа харагдаж байна. За тэгэхээр энэ нь болохоор зэрэг таны экс байж болно, яг одоо үерхэж байгаа хүн байж болно, бүр 10 20 жилийн өмнө үерхэж байгаа салсан хүн байж болно. Гэтэ нэг юм санаанаасаа ерөөсөө тавьж явуулж чадаагүй те таны тархин дотор эргэлдээд байдаг. Яг ингээл яг нэг ийм нэрийг надад ажиглагдаад байгаа хгүй. Одоо ингээд аль хүзийнэ те ингээд хүнтэй суудсан ч юм уу те. За энэ бол зөвхөн жишээ шүү. Гэхдээ хүнтэй ингээд суудсан тэгсэн мөртлөө ингээд үе гинт ингээд нөгөө одоо жишээ суудсан хүнтэйгээ те их нэртэйгээ нөхөртөөгөө муудалцаад ч юм уу ингээх үеэр яг тэр нөгөө toxic ex чинь таны санаанд ороод идэг те. Аль эсвэл ингээд та хоёр хоорондоо ингээд муудалцах үеэр яг тэр toxic ex чинь энерги ингээд танд мэдрэгдээд одоо ингээд хамт байгаа тэр хүнээ ингээ буруугаар шүүгээд байдаг те. Нөгөө toxic ex маань зан гаргачихгүй гэдэг айц майцснаас болоод ч юм уу ингээд байдаг. Тэгээ энийгээ та хэд яг албан ёсоор дуусгар болгоод яг ялалтаар энэ зүйлийг дуусгаж байгаа харагдаж байна. Хэрвээ яг одоо үерхэж байгаа хүн чинь угаасаа ингээд тантай харилцааны хувьд угаасаа болдоггүй, таардаггүй, айгүй их саалж нээлдэг, нэг айгүй их гомдоодог, уйлуулдаг, те харддаг ингээд за угаасаа тэгээ токсик хортой харилцаа ямар байдгийг та мэдэн штэ. Хэрвээ яг энэ дунд ингээд хортой харилцаан дунд байгаа хүмүүс байгаа бол зүгээр яг бодит амьдрал дээр яах нь хамаагүй заяа. Гэхдээ сэтгэл зүрхнийхээ хувьд, сүнснийхээ хувьд, энергийнхээ хувьд та энэ зүйлийг нэг мөсөн ялан дийлж байгаа харагдаж байна. Тэгэхээр ихэнх хүмүүсийн маань хувьд те үнэхээр яг хортой харилцаанд байгаа хүмүүсийн маань хувьд бол энэ зүйлээ одоо яг дуусгасан шиг дуусгаар болгох цаг нь одоо 11-р сард ирж байгаа харагдаж байна. Тийм. Яагаад вэ гэхлээр зэрэг за нэгдүгээр талаараа хоёрын сэлэм гарч ирж байгаа. Та ирээдүгөө төлөвлөж байгаа гэсэн үг байхгүй юу те. Удаан хугацааныхаа ирээдүг төлөвлөж байгаа. За би энэ хортой харилцаандаа ингээл насыг барах юм уу те. Та бодоод үзтээ ингээд 60 70 80 хүрсэн байхдаа ч одоогийнхоо энэ токсик хүнтэйгээ токсик харилцаандаа байж ах юм уу? Хүүхэд шуухудтай болох үедээ мөн л ялгаагүй ингээд токсик харилцаанд байж байгаа юм уу гэдгийг харж байгаа байхгүй. Тэгэнгუთ Wheel of Fortune одоо Wheel of Fortune болохоор зэрэг ерөнхийдөө Азийн тойрог гэсэн үг, хувь заяаны тойрог гэсэн үг. Тэгээ хувь заяаныхаа ингээд тойрогоор те юм тохируулгынууд одоо явагдаж байна. Тэгээ энэ дээр болохоор зэрэг зөвхөн та оролцоод байгаа биш, та ойр ганцаараа биш, таны сахиулууд чинь те таныг одоо тэтгэж тижээж авч явдаг одоо тэнгэрүүд чинь те бурхтууд те энэ бүх одоо сүнслэг одоо багийнхан чинь таны одоо яг энэ зүйл дээр тусалж байгаа гэж байгаа байхгүй тусалж байгаа гэж харагдаж байна. Бүх зүйлийг тохируулж байгаа гэж харагдаж байна. Тэгэнгუутаа хамгийн сүүлд нь ялалтын хөзөр гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тэ ингээд таныг ингээд хойшин татаад байдаг, танд айгүй тийм тэртээ тэргүү ингээд угаасаа болдоггүй гэдэг нь мэдэгдээд байдаг энэ харилцааг бол яг ялалтаар дуусгаж байна. Тэгээ ялалт нь ихэнх тохиолдолд мэдээж хэрэг энэ харилцааг бүрэн төгс явуулснаар тэ уучлснаар эсвэл уучлаарай гэдэг үг сонссноор дуусж байгаа баггүй. За тэгээ karmic relationship буюу энэ үйл өөрийн харилцаан дээр ямар хөзөр гарч ирж байгаа вэ? Ямар утгууд гарч ирж байгаа вэ гэхлээр зэрэг за ингээд таныг өмнө нь өдөөдөг байсан зүйлсүүд
Тэ одоо жишээлх юм бол хардталтын энерги ч юм уу тий аль эсвэл ингээд юу гэдэг таны одоо тэр karmic ex чинь тий эсвэл энэ хортой харилцаанд байсан тэр хүн чинь эсвэл байгаа хүн чинь богц ажиллахаар таны уурыг амар хүргэдэг тий мэдгүй нэг тиймэрхүү юм өдөөлтийн юмнууд за тэгээ мөн дээрээс ингээд дуусж байгаа зүйлс turmoil гэдэг нь болохоор зэрэг амар их юм стрессдэг тий за хин нэгний үзэн яадах өс санах за тэгээд хичээлүүдийг сонсох за тэгээд letting go буюу тавьж явуулах тэгээ өөрийгөө хайрлах гэсэн ийм хүчнүүд гарч ирж байгаа байхгүй утганууд гарч ирж байгаа юм чинээс тэгэхээр энэ харилцаа болвол тий үнэхээр яг нэг юм болохгүй юмдаа ингээд татагдаад байгаа энергитэй тэрийг нь та яг 11-р сард анзаарч хараад за би ирээдүйдээ ийм зүйлийг байлгах юм уу байлгахгүй юм уу тэ за байлгахгүй байна гэдгээ ер нь бол 3-р группийнхэн маань бүр ингээд цаанаасаа мөн л ялгаагүй зүгээр нэг логик тархаараа бодох шал өөр бүр яг жинхэнэ зүрхнээсээ мэдрэх шал өөр гэдэг. Тэг яг жинхэнэ зүрхнээсээ мэдэрсэн болвол бодол тарих марх бол угаасаа мэдрэмжээ дагаж ажиллаж яадаг. Тэгээ тийм учраас үйл хөдлөл нь бас араас нь дагаад явдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дунд ерөнхийдөө бол ингээд салах процессоо төлөвлөж байгаа хүмүүс байгаа харагдаж байна. Үнэхээр хортой харилцаанд байгаа хүмүүсийн маань хувьд тийм хортой харилцаанд байхгүй байгаа хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг өмнө нь мэдэрж исэн тэр одоо араар тавилт ч юм уу, хардалт ч юм уу, аль эсвэл нэг ингэж амар захирах гэж оролддог байдал тэнцэнээс авсан тэр шархуудыгаа 11-р сард аниулж байгаа харагдаж байна. Та сингл байж болно, та гэрэлцэн байж болно. Тэгээ ямар ч байсан хамаагүй өмнө нь яг нэг юм хин нэгнээс юм хортой харилцаанаас ингээд авсан одоо шархууд маань бидний одоогийн амьдралд ингээд нөлөөлөд яваад байдаг. Тэгээд тэр одоо нөлөөллийг ерөнхийдөө дуусгаад хувьцааны тойрогч ингээд тойрог нь ингээд явж дуусаад та хэмжээнээс суралцах ёстой юмнуудаас суралцаж дуусаад completion буюу одоо дуусгалт ирж байгаа хгүй 15 маань өөрөө эргээд бас яг юм дуусгалтыг илэрхийлж идэг, дүүргэлтийг илэрхийлж идэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн одоо сургуулийг дуусгаж байгаа юм шиг 12 дугаар ангиа дуусгаж байгаа юм шиг гэх юм уу төгсөлтийнхөө үе рүү 11-р сараас ахуулаад орж ийн. Энийг та бүр яг зүгээр нэг бодох биш, яг чин зүрхнээсээ мэдрээд тэгээд заримынх нь хувьд бол одоо салах процесс руугаа орж ийн яаж эвтэйхэн салах уу одоо зарим хүмүүсийн хувьд бол шууд салыгаа салахгүй байх тохиолдол байгаа шүү дээ. Тэнгууд баг багаар яаж одоо салах тэр нөгөө төлөвлөгөө рүүгээ оруулах уу тэрийг ингээ харж ийн. Заримынх нь хувьд болохоор зэрэг өмнөх харилцаанаас авсан энэ янз бүрийн өдөөлтүүд, янз бүрийн шархуудаа ингээ анзаарч хараад за энэчнээс би сурах юмнуудаа нэрээ ингээд сураад дууссан юм байна. Окей. Одоо тэгвэл би энэ зүйлийг нэг мөсөнд дуусгаад арталт нь ингээ ялагч болоод гарч ирэх боломжтой байгаа мэнэ гэдгээ мэдрэх болно гэж гарч ирж байна. Ямар нэгэн зүйлийг дуусгаж байна. За энэ бол яалтчгүй будын буцалтын энерги бол мөнөөсөө мөн будын буцалтын энерги дандаа биднийг яг нэг юм дуусгаж чадаагүй ингээ хагас дутуу орхицсон нээлттэй орхицсон хаалгануудыг хаахад маань тусалдаг үе байдаг. Тэгээ яг энэ үеэр энэ маань гарч ирнэ. Тэгэхээр шуудхан хэлэхэд заримынх нь хувьд бол энэ хуучин X-Max нь холбогдож иж магадгүй, танаас уучлалт хүсэж иж магадгүй, эсвэл та өөрөө за энд би бас өөрөө буруу зүйлсэд нь бас оролцсон юм байна. Би бас өөрөө буруу зүйлс хийсэн юм байна гэдгээ ойлгоод тэр хүн лүүгээ нэг юм захиад зурус мурус бичдэг ч юм уу ингээд би бас өөрийнхөө буруунуудыг олголоо. Тэгээд чамаас сурж авах зүйлсүүдээ сурж авсан. Одоо би жаргалтай байхыг сонгож байна гэдгээ хэлээд ингээд урагшлах бас хүсэл төрж иж магадгүй байгаа харагдаж байна тийм. Эсвэл нөгөө X-үүд ч холбоо бариад уучлалт муучлалт гуугаад тэгээ буцаад нийлнэ гэсэн утгаараа ерөөсөө биш. Буцаад нийлчих юм бол энэ гоё энергийг буруу ашиглацлаа гэсэн үг ерөнхийдөө. Гэхдээ угаасаа тийх хүсэл төрөхгүй гэж орж ирж байна. Ерөнхийдөө бол яг энэ нэг юм токсик циклтэй юм хортой цикл. Тэ ингээл салаал нийлээл муудалцаа сайндал муудалцаа яг энэ зүйл одоо үнэхээр яг дуусгаар болж байгаа харагдаж байна. За ингэснээрээ та хэд маань өөрийнхөө дахиад л нөгөө үнцийг өөртөө итгэлийг олж аваад өөрийнхөө хүчийг өөртөө гартаа эргүүлж авч байгаа ийм маш гоё сар тохиож байгаа харагдаж байна. За ингээд нээлттэй уншлага маань 3 дугаар группийнхний маань хувьд үгээр дуусаж байна. За би одоо нэмэлт хэсгээр орно. За нэмэлт хэсгээрээ уламжлалт ёсоор мэдээж энэ хэрэг 11-р сард болгоомжил зайлсхийх зүйлс, орж ирэх ивэлүүд буюу хийхэд ээлтэй зүйлс. За 3 дугаар сард таны амьдралд орж ирэх цоо шин сюрприз. За 4 дугаар болохоор зэрэг 11-р сартаа одоо төлөвлөсөн ажил нь ямар ч ажил болж болно, төлөвлөсөн ямар нэгэн зүйл, ямар нэгэн асуултанд хариулж өгөх болно. Тэрийгээ та өөрөө дотроо бодоход болно гэсэн. За 5 дугаар болохоор зэрэг би яг энэ хүн хоорондын харилцаан дээр илүү лавшруулсан
уншлага хий гэж бодож जैन те энэ нэг энэ karmic relationship яг хин юм бэ юу юм бэ гэдгийг харж өгнө гэсэн. За ингээд нийтдээ нэмэлт хэсгээрээ 5 асуулт асуух нь. За тэгээд нэмэлтийг авахыг хүсэж байгаа бол pinned comment буюу хамгийн ихний комент төрүүлдээс холбоосоор зааврын дагуу худалдан авалтаа хийгээд нэмэлт хэсгээ шууд хүлээн авч үзэх боломжтой байдаг шүү. За ингээд хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзаад бүгдээрээ баяр таа.